Аудит өнөөдрийн амгалангари хүний хүмүүсээс нийтдээ нэг формын төлөвлөлт хамтарч энэ хүний сэдвээр жилд 6-аас доошлуулаад энэ лекц хийдэг болсон. За хүний хөгжлийн хүний боловсон болгох энэ лекц ажил үүсгэж бид ихний хүмүүсийн энэ 2-3 жил хаягдаа хүмүүсийн лекц CD хийгээд ингээд номын сандаа хатгасан албарт тагтагацрууд басан үг. Вебсайтын дараа бас байж байгаа юм. За өнөөдөр энэ номын 2 лекц Монгол Улсын их хурлын гишүүн хүний эрхийн дэд хорооны загтвар одоо та бүхэнд тайлбарлах юм. За загтварын талаар товчхон танилцуулгыг хийе гэж бодож байна. Хэдийгээр энэ одоо загтварыг мэдгүй хүн байхгүй ч гэсэн бас одоо танилцуулах хэрэгтэй гэж байна. За 1988 онд нийслэлийн 14-р дунд сургуулийг төгссөн. 94 онд Москвагийн олон улсын харилцааны сургуулийг төгссөн. 98 онд Австралийн үндэсний их сургуулийн олон улсын хуулийн магистрийг төгссөн. Холбооны нэгдсэн Герман улс, Голланд, Швейцар, Америкийн нэгдсэн улсын Харвардын сургууль тус мэргэжилд ажиллаж байсан. За 1994-өөс 96 онд гадаад хэргийн яамны Азийн хамгийн газарт атташе, 98-аас 2000 онд нэгдүгээр газар гадаад турталтай хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 2000-аас 2000 онд олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2002-аас 2008 онд Монгол Улсын ерөнхий гишүүн гадаад бодлогын зөвлөх, 2008-аас 2011 онд гадаад харилцааны яамны гэрээний хэмжээний дарга, 2011-аас 12 онд Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх, 2013 онд байгаль орчин аян жуулчлалын сайд, 2014-аас 15 онд байгаль орчин агуулгын сайдаар ажиллаж байсан. За 16 оны 7 дугаар сараас улсын их хурлын гишүүн хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдсон ажиллаж байгаа. Манай нэртэй одоо түүний зөвлөлтөнд энэ марч ингээд таныг урьж байна. Та бүхний анхааралтай сонсож тэгээд дараа нь асуулт хариулт ярилцлага өгөхийг хүсэж байна. За баярлалаа. Та бүгдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгэхээр хүний эрхийн дэд хорооны бие дарга болсоор яг энэ хүний эрхийн асуудлаар ер нь ингэж хүмүүстэй хилцүүлэг хийж бас ярих гэж бодож ирсэн юм аа. Яг тэгэхээр ерөнхийдөө хүний эрх гэдэг маш эмзэг ойлголт. Маш эмзэг. Маш эмзэг гэдэг нь хүн хамгийн бодоогүй өнцгөөсч хүний эрх санаандгүй байхад зөрчигдөөд явж идэг. Тэгэхээр тэрийг олон нийтэд ярьж ээж ямар өнцгт ямар зөрчлүүд гарч байна вэ? Тэр хаана анзаарагдахгүй явж байна гэдгийг бол яг ийм уулзалтуудаас л би олж авах гэж бодож байна. Нэг сонирхолтой зүйл юу гэхээр хүний эрхийн тухайн асуудал дээр бол юу байна? Энэ өөрөө хөгжиж байгаа систем учраас энэ хүний эрхийн тогтолцоонд бол бидний нээгээгүй байгаа зөрчлүүд одоо өнөөдөр амьдралд явж л байгаа. Энэ нийгэм чи өөрөө хөгжөөд ирэхлээр шин технологиуд гараад ирэхлээр бидний бодоогүй үйлчлэлүүд бид рүү чиглээд ирж байгаа. Тэр бодоогүй байгаа үйлчлэл эсвэл өнөөдөр миний эрхийг зөрчиж гэн гэдгийг бид нар ухамсарлаагүй байгаа тэр зөрчлүүч угаасаа хүний нийгэмд явж байгаа. Тех тусмаа энэ хөгжлийнхаа явцад бид нар энэ шин бас орон зайг хүний эрхийн одоо систем дотор цаашдаа ч гэсэн ингээд
зөрчлүүд шин одоо хүний эрхийн юу ойлголт ухагтуунууд өөрсдөө гарч ирэх учраас яг энэ хилцүүлгүүдээс л би ийм юмнууд гарч ирдэг гэж бодож байгаа. Жишээлбэл одоо энэ юун дээр нөгөө авилга хүний эрх гэдэг сэдвээр бид нар хилцүүлэг хийсэн л дээ. Тэгээд авилга хүний эрэхэд үнэхээр авилга хамгийн их ингээд сөргөөр нөлөөлж байгаа. Тэр авилга гэдэг чинь зүгээр нэг авилга авч байгаа хүн мөнгө хулгайлаад байгаа тухайн асуудал биш ээ. Сургуулийн барилга гэхэл 2 сургууль баригдчих мөнгөөр 1 сургууль барьсан байгаа бол цаана хичнээн олон хүүхэд хичээлдээ очих, боловсрол авах боломжийг тэр чинь зөрчиж байгаа маа гэдэг асуудал яриад явтал тэн дээр ямар санаа гарч ирж байсан гэхэлэр үгүй ерөөсөө одоо яг дэлхийн түвшинд нэрээ яг энэ асуудлаар ямар ч хилцүүлгүүд бараг хийгдэг байгаа. Материалууд нэрээ бараг байхгүй. Тэгсэн тэн дундаас барууны нэг юу судлаач бол авилгагүй орчинд амьдрах эрх гэж хүн байх ёстой. Энэ ингээд хинч бодоогүй байсан хүний эрхийн нэг шин төрөл гарч ирж байгаа байхгүй. Энэ асуудлыг яагаад би тэр үедээ энэ хурлыг хийжсэн гэхээр энэ хүний эрхийн нэг онцлог байна. Өөрөө энэ хүний эрхийн асуудал бол хаан зөрчигдсөн нь хамаагүй. Хүний эрх зөрчигдсөн л байгаа бол тэр зөрчсөн хүнийг хаан шүүхтэх боломж байгаа. Зарим улс бол бүр юрисдикц хамаарахгүйгээр өөрийнхөө ерөнхий одоо шүүхийн эрх мэдлийг хүний эрхийн бүх зөрчилд хамааруулаад гаргацсан хуультай орн байгаа. Жишээл Бельгид Африкт хүний эрхийг зөрчсөн байхад би Бельгид очиод хэрэг үүсгэж болж байгаа. Тэгээ тэр Африкийн төрийн тэргүүнийг ч гэсэн Бельгийн шүүхэд би гомдол гаргаад Бельгийн шүүх энийг манай харьяаллын асуудал гэж хүлээж аваад шийдэх боломж байгаа. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл энэ хүний эрх өөрөө ийм маш өргөн хүрээтэй бөгөөд хаан ч ингэж хилцэгдэж болцсогүй учраас энэ дээр бид нар тэр шин төрлүүдийг олоод явах юм бол энэ хүний эрхийн институт өөрөө Монголд ч олон улсад ч хөгжөөд явах боломжтой байж байгаа. Миний хувьд би ингэж боддог. Ер нь бол яг хүний эрх гэдэг юм хаанаас яагаад үүсв? Энэ бол үнэхээр олон зуун жилийн бид нар бол юу гэж боддог гэхээр хүний эрх гэж угаасаа байхгүй байж байгаа сүүлийн одоо 200-300 жилийн эрх зүйн тогтолцооны хөгжилд энэ үсээ гараад ирсэн юм шиг ярьдаг боловч хүний эрх аливаа нэгэн хэлбэрээр төр улс гэдэг юм бий болоход л өөрөө гарч ирсэн байна. Энэ хүний эрх гэдэг бол өөрөө түүхэн явцад бий болсон хүн төрөлхтний хамгийн чухал үнэтэй ойлголт. Тэгэхээр энэ хүний эрх угаасаа аливаа хүн болж төрсний хувьд түүнд байглаас заяасан боломж болцоо бөгөөд түүнийг зам ёсны дагуу идэх хэрэгчлөө гэж тодорхойлж байгаа. Янз бүрээр тодорхойлсон байдаг. Гэхдээ энэний хамгийн гол хэд хэдэн би энэ дээр санааг хэлмээр байгаа юм л да. Байглаас өөрөөр хэлбэл одоо энд хуульчд байж байгаа бол натуралистууд буюу яг хууль бол хүний зохиосон биш. Байглаасаа угаасаа байж байгаа дүрм журмыг хүмүүс кодлоод илүү боловсронгуй болгож гаргаж ирээд хууль болгосон гэсэн юу байдаг. Тэгтэл яг одоо энэ дээр тэрний нэг бас нэг илрэл энэ дээр юунд гарч ирж байгаа гэхээр энэ бол үнэхээр байглаасаа заяасан өөрөөр хэлбэл хүнээс салшгүй уг нэр. Тэгтэл энийг ингээд салшгүй гэж бид нар өнөөдөр ярьж байгаа боловч яг үний хэрэг дээрээ бол хүн төрөлхтөн одоо соёл иргэншилтэд төр улсыг байгуулад бий болсон үеэс л аваад үзэх юм бол хүний эрх хангагдж ирсэн. Хүний эрхээ хангуулж амьдрсан хүн ерөөсөө хүн төрөлхтөнд маш зөв. Ихэнх энэ хүн төрөлхтөнд байсан хүмүүс тэр хүний эрх гэдэг юм идэлээгүй ертөнцийн мөнх бүсийг үзсэн гэсэн. Тэгтэл сүүлийн энэ 200-300 жилд өөрөөр хэлбэл энэ явц дундаа төр улс бий болоод 5000 жил гэж ярих юм бол тэр төр гэдэг нь ууг нь бий болохдоо өөрийнхөө харьяатуудын иргэдийн аюулгүй байдал амьдрах орчин хамгаалах гэж үүссэн хэрнээ хамгийн гол тэмцэл энэ дээр юу гарч ирсэн гэхээр иргэн төр хоёрын хоорондын юу тэмцлийн үр дүнд олон мянган жил тэмцлийн үр дүнд хөгжиж гарч ирж байгаа эрх зүйн ойлголт. Энэ бол өөрөөр хэлбэл цаанаасаа зам ёсны гэж бид нар өнөөдөр яриад айгүй энгийн сонсогдож байгаа боловч энэ зам ёсны юу чинь хамаагүй цөөхөн хүн л үнэхээр энэ ертөнцид
энэ эрхээ эдэлсэн гэсэн үг цаашаа явуул. Тэгэхээр энэ дээр миний гол ярих гэж байгаа зүйл юу гэхээр энэ тэмцлийн гол үр дүн юуг чиглэж зорж явсан бэ гэхээр төрд үүрэг үүрүүлэх. Өөрөөр хэлбэл иргэнд эрх чөлөөг нь өгж байгаа бол тэрийг хамгаалах үүргийн төрд өх энэ тэмцлэл өнөөдөр ч гэсэн зогсолтгүй үргэлжлээд байгаа. Хэрв өнөөдөр би яагаад зогсолтгүй үргэлжилж байгаа гэхээр одоо өнөөдөр ерөнхий манай одоо үндсэн хамгийн том олд өөрөө энэ хүний эрх гэж бодох юм бол Монгол улс дэлхий дээр одоо ингээ хүний эрхийнхаа илтгэлийг хилцүүлэхэд маш олон орнууд Монгол улсыг үнэлж хүндэлдэг. Маш эргээр Монголд бол дүн тавьж яадаг. Би өөрөө хамгийн анхны хүний эрхийн илтгэлийг Женевт хамгаалаад батлуулаад явж байхад үнэхээр манай руу чиглэсэн улс орнууд бол ялангуяа тэгэхээр нөгөө цаазын ялыг яцсан маратор тавьсан байсан үе л дээ. Бүх орнууд Монголын энэ олдыг дэмжиж байсан. Тэгэхдээ бүх орнууд энийг дэмжихдээ маш олон жижиг бидний анзаараагүй. Одоо ингээл нөгөө ижил хүүсдний эсвэл одоо шүүн таслах процесс гарч байгаа. Биднэрт ажиглагдахгүй өдөр болгон мэдрэгдэхгүй байдаг маш олон зөрчлүүдийг гадныхан энэ төрийн бүс байгууллагуудын мэдээлэлээр олоод биднэрт эргүүлээд өгч байгаа. Тэгэхээр энэ дээр тэр нөгөө төрд энийг хариуцуулах үүргийн нэг талаас өгөөд нөгөө талаас иргэнд эрхчлөөх энэ хоёр тэмцлийн үр дүнд л энэ хүний эрх гэдэг институт өөрөө цаашаа явуулж гарч ирж байгаа юм. Тэгтэл одоо энд төрд ямар энэ үүргэнд гол үндсэн 3 чиглэлээр явж байгаа. Нэгдүгээрт энийг хүндэтгэх, хангах, хамгаалах. Тэгэхээр би хүндэх дээр нэг хэдэн зүйлийг хэлмээр байна. Ер нь эрх зүйн бол opinion juris гэж одоо их газрын хуультай орнуудад маш чухал ойлголт байдаг. Хууль төрөхөд хууль буюу аливаа нормыг тогтооход тэр opinion juris маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгтэл тэр opinion juris гэж юусоо юу хэлж байгаа гэхээр аливаа нөгөө тэр зам ёсны байж байгаа хуулиуд хүний сэтгэхүйд өөрөө хууль болж кодлогдоогүй байхдаа хууль мэт тогтцсон байж. Яг тэрнтэй адилхан бид нар өөрийнхөө нэгэнд одоо энэ парламент гэдэг хүний эрхийг хамгаалахад парламент ямар үүрэг ролтой оролцох уу гэдэг гол асуудлаар ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ дээр тэр парламентын үүрэг бол тэр нэгдүгээрт хүний эрхийг би мэддгүйч байж болно. Би хууль мэддгүй байж болно. Хүн болгон мэдхгүй шүү дээ. Тэгтэл хүн болгоны толгойд чи бодож эхлэхдээ ялангуяа төрийн албан хаагч байгаа бол нөгөө үүрэг хүлээсэн төр гэдгийг чи төлөөлөд байж байгаа бол хүний эрхийн өнцгөөс юм боддог байх шүү. Тэр сэтгэхүүгийн бүх төвшөндөө суулгаж өгөхөд энэ төр бодлого боловсруулагдаж гарах ёстой. Тэр бодлогыг хэн боловсруулж байгаа вэ гэхээр улсын их хурлаас ер нь төрийн бодлогыг бол улсын их хурлын бүрэн эрхтэл байдаг ч боловсруулах хэрэгтэй. Тэгэхээр за хамгаалах хангах дээр бол угаасаа бүгдээрээ ойлгож байгаа. Миний тэр хүндэтгэхтэр гол юм тэгэхээр энэ сэтгэхүй гэдгийг өөрийн бүх хүнд шин соёл болгож суулгаж өгөх ёстой юм. Тэгээ энийг явуулахад тэр боловсролын тогтолцоо маш чухал. Энэ дээр би нэг юм хэлмээр байна. Одоо ингээл хүмүүсээс Монголын хамгийн гол баялаг юу вэ? Сүүлийн 20 жил бидний олж авсан хамгийн гол баялаг юу вэ гэхээр хүн янз бүрийн юм ярих байна. Миний бодлоор бол яг энэ хүний эрхийн тогтолцоо, хүний эрхийг дээдэлдэг төрийн тогтолцоог бид нар бий болгосон ямар ч уул уурхай, ямар ч эдийн засгийн одоо байгууллагууд, банк, санхүүгээс илүү үнэтэй Монголын бодит баялаг бол энэ. Энэ дээр бас эдийн засгийн тэгэхээр энэ ерөнхий ойлголт. Энэ хамгийн үнэтэй зүйл юм байна. Тэгсэн мөртлөө хүний эрхийн бас нэг онцлог нь юу вэ гэхээр хүний эрхийг хамгаална энэ хүний эрх төвтэй нийгэм төр байгуулад эхэлнэ гэж байгаа бол энэ өөрөө араасаа нөгөө арчилсан тогтолцоо манай Монголын бас нэг үнэт зүйл байгаа. Тэгэхээр хүний эрхийг хамгийн найдвартай хамгаалах төрийн тогтолцооны хувилбар өөрөө арчилсан тогтолцоо байна. Тэгэхээр арчилсан тогтолцоо гоё учраас бид нар сонгоод байгаа биш. Арчилсан тогтолцоо модны учраас бид нар сонирхоод байгаа биш. Арчилсан тогтолцоо юуг дээдлэх вэ гэхээр ганцхан зорилгоос энэ арчилсан тогтолцооны бүх одоо институт
үүсч гарч ирж байгаа. Тэр цорын ганц зорилго нь хүн л. Яг тэр хувь хүнийг өөрийнхөө тогтолцооны төвд тавиад өгсөн нийгэм байгаа учраас энэ арчилсан тогтолцоо өөрөө одоо нөгөө легитим чанараа олж гарч ирж байгаа. Хүн төрөлхтний одоо түүхэн хөгжилд өөрөө шалгуураараа энэ арчилсан тогтолцоо бий болж байгаа. Ямар сандаа Фрэнсис Фукуяма арчилсан тогтолцоо бий болно гэдэг бол хүн төрөлхтний одоо төрт ёсны энэ түүх дууссан биш үү? Яагад гэвэл хамгийн сүүлийн байж болох хувилбараа бид нар гаргаад олоод авчлаа, бий болгочлоо гэж яриад байгаа чинь цаад санаа нь угаасаа тэрийг хэлж байгаа. Өшөө нэг юм би нэг ашигны хурал дээр сууж хаад яг миний хажууд юуны хүн сууж ирсэн. Мянмар юм. Тэгээ яг хүний эрхийн асуудал яригдж байхад би Мянмарын гадаад эрхийн сайдэр генерал хүнд нэг зүйлийг хэлж ирсэн. Хүний эрхийг тэр одоо арчилсан байна уу? Би тэр улсын тогтолцооны тухай бол ярихгүй ш нөгөө олон улсын хурал юм чинь тэдний дотоод асуудал. Хүний эрх бол дотоод асуудал биш байна. Нөгөө миний түрүү харьяал хамаарахгүйгээр хаанч хүлээж авдаг цорын ганц одоо эрх зүйн энэ ухтхан бол хүний эрхийн асуудал гэж байна. Тэгээ би юу гэж хэлсэн гэхээр хүний эрхийг дээдэлдэг болох Монгол дээр би юугээр анзаарсан гэхээр би Монголынхаа жишээг аваад ярьж байгаа. Эдийн засгийн хөгжлийг хамгийн дэмждэг эдийн засгийн ухтхан юм байлээ. Хүний эрхийг дээдлэн гэдэг чинь нэг хувь хүн дээр тэр эрхийг олгоод өгнө, эрхчлөөг нь өгнө гэдэг чинь цаанаа бидний хамгийн их ярьдаг юм юу гэхээр таныг төр оролдохгүй байх бүх тогтолцоог чинь бид нар хангаж өгнө. Гэхдээ өөрийгөө тэжээх үүрэг чинь тань дээр өөр төр чинь байгаа шүү. Нөгөө социализм биднээс хамгийн том ялгаатай юм чинь яг энэ дээр гарч ирж байгаа. Тэр утгаараа ингээд аваад үзэх юм бол арчилсан нийгэм хамгийн хайр найргүй нийгэм байна. Яг тэгвэл та өөрийгөө л тэжээх ёстой. Та энэ дунд өөрөө амьдраад энэ юм аваад явах ёстой гэдгээр хэрв амьдрч чадахгүй байгаа бол тэр хүний шууд орлого бүх юмд нөлөөлнө. Социализмын үед бол таны орлого бүх юм цаанаасаа тодорхой заагаад өгсөн байгаа гэдэг. Одоо энэ дээр бол оролдохгүй болохоос сайн амьдрах эрхээ та өөрөө хангана гэхлээр хүн дээр хариуцлага үүргэж. Та нар боддоо 2 сая иргэн өөрөө өөрийнхөө төлөө өөр хинч туслахгүй гэж бодоод ажиллаад эхлэхлээр нөгөө тэр шинэлэг сэтгэлгээ бүтээлч чанар чинь хөгжиж гарч ирж байгаа. Тэр утгаараа би нөгөө хүний эрх гэдэг бол манай нийгмийн хамгийн гол үнэт зүйл юм байна гэдэг энийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн тэр хүний айн чухал байгаа зогсохгүй хөгжиж гэж бодож байгаа бол хүмүүстэй тэр сэтгэх боломжийн эрхчлөөгөөр нь хангаж өгөөд тавьж өгөөл гэдэг асуудал ярьж байна. Тэгэхээр бид нар хүний эрхийн механизм одоо яг их хурлын нөгөө үүрэг ролын тухай ярьж байгаа болохоор хүний эрхийн механизм чинь тэгвэл ямар гол бүтцүүдээс бүрдээд явж байгаа вэ? Энэ бүтцийг бодлогын хувьд ч хууль тогтоох замаараа ч гэсэн бий болгож өгж байгаа үндсэн хамгийн анхан шатны байгуулагч өөрөө улсын их хурл, аливаа улсын парламент. Гэтэ хүний эрхийн тогтолцоо бол олон улс бүс нутаг үндэсний гэсэн ийм 3 тогтолцооноос бүрдээ явж байгаа. Энэ дээр миний тэр олон улсын хамгийн онцлог юм нь юу гэхээр үнэхээр энэ тэр харьяалал хамаарахгүй цорын ганц механизм юм байна. Одоо бид нар хүний эрхийн комисс энд хинээс харьяалгүйгээр өөрсдөө хүний эрхийн асуудлаар дүгнэлтээ гаргаад тайлангаа гаргаа их хурл танилцуулаад явдаг баг. Энэ дээр нэг асуудал байна. Зөндөө олон улсууд гомдол гаргаад хурж ирээд Монголд хүний эрхийн бүх шатны одоо хэрэг гомдол гараад шүүхийн процесс эхэлсэн бол бүх шатаар дамжаад өнгөрсөний дараа хүний эрхийн асуудлаар бол олон улсын хүний эрхийн хороонд гомдол гаргаад хандаж болдог. Тэнд яг эрх зүйн хувьд шүүх шиг асуудлын шинжилээд судлаад тэн дээр дүгнэлт шийдвэр гаргаж байна. Өөр ямар ч асуудлаар ийм шүүх байдаггүй. Өөрөөр хэлбэл дотооддоо шийдэл дууссан бол дотооддоо шийдэн гадаад руу дараа асуудлаар өөрийн төрийн эсрэг гомдол гаргаад явна. Тэрийг хүлээж авдаг харьяалтай шүүх гэж байхгүй. Харин энэ дээр бол нэг онцлог нь тэр хүний эрхийн хороо байгаа. Тэн дээр хандаж болж байгаа. Гэхдээ тэр байгууллагын бас нэг онцлог юм яагаад тэр дотоод тогтолцоогоор
эхлээд бүх шатаа юу тухайн улстай дуусгах ёстой гэдэг бол юунаас гарч ирж байгаа бол тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын үндсэн дүрмийн 2-ын 7-д нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн гол зүйл юу гэхээр улсуудын тусгаар тогтнол өөрөө хууль тогтоож хуулиа хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхийг хамгаалж өгсөн. Тэр үүднээсээ олон улсын хуулийн онцлог юу гэж байгаа гэхээр танай төрд итгэж байна. Та энийг хамгаалах ёстой, энийгээ та биелүүлж байгаа. Бүх шатн дуусаад өөр гомдол гаргах юм байхгүй болцсон тохиолдолд олон улсын тэр хүний эрхийн хорон дээр харьяал тогтоогоод энэ хэргийг хүлээж авч хилцэж байгаа юм. За мэдээж хэрэг нэгдсэн үндэсний байгууллагын дүрмээс ахгуулаад нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд байгуулагдсан маш олон гэрээ конвенц пактууд хүний эрхийн асуудлыг хамгаалахад, хүний эрхийг хамгаалахад чиглээд ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл манай төр энэ дээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй байсан ч Монголын иргэд юуг ойлгож явах ёстой гэхээр таны эрх олон улсад хамгаалагдсан байгаа гэдгийг бид нар аль ч иргэн санаж авах ёстой. Дотоодын тогтолцооны онцлог юу гэхээр мэдээж улсын их хурл хууль тогтоох замаараа энэ хүний эрхийг юуг хамгаалаад хүний эрхийн тогтолцоогоо бий болгоод явна. Шүүх эрх мэдэл энд хамгийн чухал юм. Энэ бүгдийг ингээд хийж хахад эргээд хянаад хин энэ дээр хяналт тавьж байгаа. Бид нар нөгөө шүүхээр эцсийн шийдвэр гарлаа дуслаа л гэдэг. Тэгтэл энэ дээр өдөр болгоны хяналтыг тавьж явах гол бас институт юу вэ гэхээр энэ иргэний нийгмийн байгууллага. Аюу олон тохиолдолд манай дээр ямар юм гаргадаг гэхээр энэ иргэний нийгмийн байгууллагууд гэж ямар ч одоо юугүй хараа хяналтгүй дураараа байнгын гомдол гаргадаг, байнгын проблем үүсгэж идэг байгууллага гэж ярьж байна. Яг үнийн хэрэг дээр энэ нийгмийн энэ тогтвортой хууль хэрэгжилтэнд хамгийн бодиттой хараад бус хяналт тавих байгууллага чинь бол иргэний нийгмийн байгууллага. Төр хичнээн арчилсан байгаа ч гэсэн төр юм болохоор өөрөө хүчний байгууллага байгаа учраас яг хувь иргэдийн асуудал дээр очиод ирэхлээр өдөр болгон бидний тулдаг юм юу гэхээр мэдрэмжгүй болов. Шүүгчийн ширээн дээр одоо хэрэг хичнээн олон хэрэг хоригдлогдсон байж байгаа. Прокурорын ширээн дээр, мөрдөн байцаагчийн ширээн дээр зарим жижиг детальд бол үнэхээр хүч амжихааргүй, тэрийг тоохооргүй, өдөр болгон тийм асуудалтай тулж байгаа бол байдгал юм гэж хандах. Тэгтэл хүний эрхийн асуудал дээр байдгал юм гэж хандах нэг ч асуудал байхгүй. Тэрийг чинь харж хянж өдөр болгон хэлэх байгууллага бол иргэний нийгмийн байгууллага байна. За хүний эрхийн энэ юун дээр нэг зүйлийг хэлчмээр байгаа юм. Манай одоо ингээд дэд хорон дээр маш их гомдол ирдэг. Тэгээ ихэнх гомдол ямар шинж чанартай гомдол ирж байгаа гэхээр ийм юм ирж байна. Шүүхтэр цагдаа дээр манай энэ асуудлыг ерөөсөө авч хэлцэж өгөхгүй байна. Энэ дээр ийм буруу шийдвэр гаргаад байна. Энд одоо улсын их хурл та нар одоо том байгууллага юм чинь нөлөөлж байгаа ч. Тэгэхээр нэг асуудал байна. Улсын их хурл бол энэ систем бодлого тогтолцоог нь бий болгож өгч эргээд энэ систем нь ажиллаж яах гэдэг системийн хяналтаа тавих болохоос биш. Нөгөө шүүх процессын хараат бус байдал, шүүх байгууллагуудын хараат бус байдалд бол халдах ямар ч ирэхгүй гэдгийг иргэддээ үнэхээр тайлбарлахад амаргүй юм байна. Яагаад гэвэл дарга юм чинь та одоо очиод энд ингээд нөлөөлөд. Тэгээд тэрийг хүний ирэх гэж яриад байгаа. Тэгтэл нөгөө шүүхийн хараат бус байдал өөрөө хүний эрхийг хамгаалах хамгийн чухал институцийн нэг өв. Хэрв би эхэлсэн одоо явж байгаа процесс хажуугаас орж ирээд хүний эрхийн дэд хороо нөлөөлнө гэвэл шүү дээ. Шийдвэр гаргана гэвэл энэ дэр ийм асуудал гарч ирж байгаа байхгүй. Одоо ч яг ингээд хүний энэ асуудал нэлээд яригдж байгаа. Хэрв шүүхтэр очсон байгаа материал руу хүний эрхийн дэд хороо ямар нэгэн байдлаар асуудал руу маргаан руу орох юм бол хүний эрхийн дэд хороо гэдэг улс төрчид сууж байгаа байгууллага. Тэгэхээр улс төрийн шийдвэр гарах байхгүй. Гомдол гаргаж байгаа хүн бол өөрийг нэг хамгаалуулж байгаа болохоор миний эрх хамгаалагдана гэж бодоод байгаа. Хэрв шүүхийн тэр хараат бус байдал руу их хурл том байгууллага учраас ордог прецедент үе таалгыг нэгэд өгчт юм бол дараа нь
дандаа хүний эрхийг хамгаалсан зөв шийдвэр гаргана гэдэг баталгааг хэн гаргаж өгв? Энд чинь улс төрчид сууж байгаа улс төрийн маш их өрсөлдөөн дундаа захиалга явах эрсдэл байж байгаа. Тэгээд гар өргөж улс төрийн өөрийнхөө дотоод итгэл үнэмшлэлээр гишүүд гар өргөж шийднэ. Тэгвэл хүнийг шийдэг гэдэг шийдвэр гаргахгүй гэх магадлал байхгүй. Гаргахгүй гэдэг баталгаа хаана вэ? Тэгэхээр нөгөө улс төрийн байгууллагыг энэ рүү ингээд оруулах гээд би эрхээ хамгаалуулмаар байна. Энэ рүү ороод өгөөч гээд хэрв би тэрэнд хөтлөгдөд орд юм бол нэг том аюул юу гэхээр яг энэ үе таалгыг нээж гэж. Өөрөөр хэлбэл улс төрийн байгууллага шүүх эрх мэдэл рүү халдаж орсны дараа ямар шийдвэрүүд гарахыг бид нар урьдчилж харж мэдэхгүй ийм нөхцөл байдал үүснэ. Өөрөөр хэлбэл тэр шүүхийн хараат бус байдал гэдэг чинь хүний эрх ярьж байгаа хүнийхээ хувьд бол энэ чинь хамгийн гол бас үйл гэдэг чинь нэг байна шүү. Хүний эрхийг хамгаалж байгаа хамгийн чухал механизмуудын нэг нь энэ юм байна шүү гэдгийг бодолцох хэрэгтэй байна. Тэгэхдээ нэгэнд нөгөө иргэд бол энэ асуудлаа бол цаашдаач тавьсаар байх юм байлээ. Энэ дээр нь тэгэл тухайн бүрд нь бас тайлбар юмудаа өгөөд явах хэрэгтэй байна л гэж бодогдсон. За дараагийн. Орон болгонд одоо ингээд парламентын юунд бол тогтолцоо айгүй энгийн. Хууль зүйн байнгын орон, хууль зүйн байнгын орондоо дотроо хүний эрхийн дэд хорог байгуулаад өгсөн байж байгаа. Хажуугаас нь одоо яг хүний эрхийн комисстойгоо бол бид нар маш нягт байнгын ажиллаж байдаг. Хүний эрхийн комиссоос би ингээд манай дээр ямар нэгэн гомдол юмнууд гараад ирж байхад бямдарч даргаыг энэ сууж байгаа учраас би хэлж байгаа юм биш. Үнэхээр хараат бус яг өөрсдийнхээ гаргаж байна. Айгүй болон юм улс төрийн шинж чанартай асуудлууд дээр дүгнэлт нэг энэ талдаа л байх болов гэж бодож миний уншсан айгүй болон юм дээр шал эсрэг. Харин засаглаж байгаа нөхдүүдийн эсрэг хид хідэн би энэ дүгнэлт юмудыг авч ирсэн. Тэгээ би энэ дээр юу харж ирсэн гэхээр энэ үнэхээр бас хүний эрхийн манай үндэсний комисс бол өөрийнхөө урдаа тавьсан ажлыг бол яс хийгээд явж байгаа юм байна. Хүний эрхийн дэд хороо бол би нэг юм ажигласан юу гэхээр яг хүний эрхийн дэд хорооны өөрийнх нь үйл ажиллагааны талаар танилцуулга судалгаа маш бага. Би одоо энэ ярилцлагад бэлдээд та нар ямар ажил хийсэн бэ гэхэд 19 зүйлтэй. Энд чинь 93 оноос байгуулагдсан юм шүү дээ. Ийм ажил хийсэн гэсэн жагсаалт авчирч байгаа юм чинь. Ямар ч танилцуулга судалгаа алга. Тэгэхээр одоо би бямдарч дараад бас ямар хүсэл тавих гэж байгаа гэхээр энэ дээр энэ нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй. Дараагийн дарга ирэхэд урд нь тэр хүний эрхийн дэд хорооны хийж исэн ажлууд тэрний талаарх судалгаа тайлбарууд байж ах хэрэгтэй юм. Түүнээс ямар нэгэн тэр танилцуулгагүй байл гэдэг чинь бол ерөөсөө хийсэн хэдхэн 19 ажил 93 оноос хойш явж байгаа юм 19 хүн байна гэдэг бол айгүй цөөн санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэнд зөндөө юм цаана орхигдсон байна гэсэн үг байхгүй. Тэрний ард хийгдэж байгаа судалгаа баримтууд нь маш цөөхөн байна гэсэн. Дутуу хийгдээд орхигдсон байгаа болов уу гэж би хараад байгаа. За бусад оронд бол мэдээж энэ хүний эрхийн омбудсмен гэж байдаг. Манайд бол омбудсмен гэдгийг бид нар яагаагүй харин хүний эрхийн үндэсний комисстэй явж байгаа. За. Тэгээ хүний эрхийн үндэсний комисс улсын их хурлдах дэд хороо хоёрын бол үйл ажиллагаа маш олон юм дээр одоо хамт явахаас гадна олон юм дээр бол давхцдаг юм байл. Гэхдээ давхцж байгаа учраас давхцлыг арилгана гэж болохгүй юм байна. Яагаад гэвэл хүний эрхийн комиссийн гол үүрэг нь яг л нөгөө тэр давхцж байгаа хамт хийж байгаа бидний ажлыг тэндээс хянжаах хэвээр хараат бус байдлаар хянжаах хэвээр учраас тэр давхцал бол өөрөө цаашаа байж ах хэвээр юм байна. Дараагийн өргөө. За одоо ингээд миний нөгөө түрүүний ярьсан юу байл да биш өнгөрүүлж. Ингээд 93 оноос явсан юм гэхэд 26 удаа хяналт шалгалт явуулсан. Тэгэхээр би дөнгөж ирээл байж хахад энэ гарч байгаа гомдлын одоо хэмжээ энэ яригдж байгаа асуудал маш их байгаа байхгүй. Тэгтэл энэ дээр бол тэр нөгөө бүртгэл гарч байгаа асуудлуудынхаа бүртгэл танилцуулах судалгаанууд нь хийгдэг учраас би цөөхөн гарчаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм.
Ингээд 93 оны 7 дугаар сарын 66 дугаар тогтоолоор батлагдсан юм билээ. Бямдуур дарга өөрөө хамгийн анхных нь хүний дэд хорооны дарга юм байлээ. Тэгээд энд бол 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. За дараагийнхаа руу явчих. Одоо манай байнгын ороо бол 7 дугаар сарын 30-нд байгуулагдсан. 9 гишүүнтэй байж байгаа. Тэгээд дараагаар нь бол би ажиллаж байна. Аль намаасаа хүмүүсээ бас энэ юунд оруулж өгсөн байгаа. За тэгээд нийт ингээд 8 байгууллагаас албан бичиг ирсэн 13 ингээд нэг ийм статистик тоо байж байгаа. Гэхдээ энэ дээр нэг онцлог нь бид нөгөө түр маш олон хүмүүс яг энэ өргөдөл гомдлоо гаргалгүйгээр ирж яг энэ асуудлуудаа ярьж уулзаж өөрийнхөө энэ асуудлуудыг ярьж байгаа юм. Тэгээ энэ дээр ярьж байхад бол хамгийн их гарч байгаа гомдол бол мэдээж цагдаа прокурор шүүхтэй холбогдсон юмуд гарч байгаа. Төрийн байгууллагуудын хүн сурталтай холбогдсон юм бараг гарахгүй байдаг. Би тэрийг юутай холбож үзэж байна гэхээр тэр бол цагдаа прокурор ч юм бол байнгын хяналтанд байгаа, байнгын маргаан дунд байгаа учраас тэнд гарч байгаа мэдээж гомдол байгаа. Гэхдээ тэр бол ер нь л хуулийн хүрээнд хүмүүс ажиллаа хийж байгаа болохоор хуулийн маш их хяналт. Тэгтэл захиргааны байгууллагын талаар ерөөсөө гомдол гарахгүй байна гэдэг чинь хүмүүс тэр эрхээ мэдж гэнэ үү? Тэр эрхэн зөрчигдөд байгаагаа олж харж гэнэ үү үгүй юу гэдэг асуудал байгаа. Тэгэхээр миний нөгөө гол яриад байгаа юм тэр opinion juris тэр сэтгэхүүг тэр сэтгэлгээг нь хүн болгонд суулгаж өгөх нь энэ байгууллагуудыг хөгжүүлэхээсээ илүү чухал зүйл байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө эрхийг мэдчихэж хамгаална. Тэр хүний эрхийг мэдээж яриг шүүх, цагдаа, прокурор бүх юм нь ингээ хамгаалахад зориулагдсан төрийн механизм байж байгаа гэхэд тэр хүн өөрийнхөө эрхийн төлөө тэмцэхтэй адил ямар ч байгууллага өмнөөс нь тэмцэхгүй. Тэгэхээр тэр хүнийг яаж зөвшөрлж өгөх ёстой гэхээр толгойг нь хүний эрхийн ухагдсан ойлголтуудаар үнэхээр цэнгэлж өгж хийх ёстой юм байна. Тэгэхээр миний одоо урдаа тавьж зорж ажиллах юм юу гэхээр энэ нөгөө нэг хийсэн ажлууд нэг ингээ ганцхан утас багтж байгаа байхгүй юу? За тэгэхээр миний урдаа тавьж зорж ажиллах юмнууд юу гэхээр нэгдүгээрт үнэхээр энэ хүний эрхийн асуудлыг бол маш өргөн хүрээнд бүх төвшөндөө зөвхөн энгийн хүн өөрөө ойлгодог байхаар төртэй харьцаж байгаа зүгээр бүс компанид ажиллаж байхдаа ч гэсэн өөрийнх нь одоо хөдөлмөрлөх эрх, эдийн засгийн эрх, нийгмийн эрх нь танд ийм эрх чинь заяамал хинч танаас авч чадахгүй. Энийг та хамгаалж явах ёстой гэдэг тэр ухагтхууныг бол хүний толгойд үнэхээр суулгаж өгөх ёстой. Энэ бол боловсролын системээр дамжуулж энэ ажлыг сайн хийх ёстой юм байна. Өөр миний нэг зорж байгаа зорилго юу гэхээр энэ хүний эрхэд суурилсан хандлагыг бий болгож. Өөрөөр хэлбэл ерөөсөө бид нар ингээд улс төрийн зорилгоор ярьдаг шүү дээ хүн төвтэй. Альва бодлого боловсруулах. Тэгэхээр угаасаа бүх юм хүн төвтэй байх хэрэгтэй. Би барилга хот байгуулалтын яамд очичоод хүн төвтэй барилгын бодлого бид нар явуулнаа гэж ярьж ирсэн. Тэгэхээр ингээд энэ асуудал нэг барилгын яам дээр ч юм уу, батлан хамгаалах яам дээр ч юм уу, тийм ээ? Хөдөлмөрийн яам дээр ч юм уу юм тустай байх ёстой асуудал биш юм. Энэ нийгэмд хамгийн гол төв юм нь угаасаа л хүн учраас яг тэр хүний эрхийг дээдлэх хүн төвтэй ийм тогтолцоог бий болгох ёстой. Тэгэхээр би энэ дээр ямар ч хууль гаргасан тавигдах шалгуур юу байх ёстой гэхээр хүний эрхэд энэ яаж нөлөөлж байгаа вэ? Жишээл зөрчих ямар эрсдэл байна. Тэгсэн мөртлөө хүний амьдралыг зөв зохицуулж амжиргааг дээшлүүлэх ямар боломжийг нээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл ямар ч хүний эрхтэй огт холбоогүй юм шиг хууль байхад л тэрийг хүний эрхийн энэ шалгуурыг тавьж өгөөд энэний дагуу тэр хууль өргөн барихад энэ шалгуур ороод ирэх юм бол ямар ч хүн нөгөө хуулиа гаргахын тулд тэр судалгаагаа хийнэ. Тэр тайлбараа бэлдэнэ. Тэр тайлбараа бэлдэх явцдаа өөрсдөө тэр хуулиа өөр өнцгөөс харж эхэлж байгаа байхгүй. Дараа нь хэрэгжүүлээд явах ч яг тэр байдлаараа явна. Тэгэхээр би тэр хүн төвтэй ийм тогтолцоог бий болгоно. Бүх юмн дээр энэ шалгуурыг өгнө.
бодлого зүгээр энгийн төрийн бодлого шийдвэр гарч байхад ч гэсэн энэ шалгуур хангагдчих хэвээр. Нэг би ингээ хүнний эрэхтэй ямар ч хамаагүй тушаал гаргаж байхадгүй энэ хин нэгний эрхийг зөрчиж байгаа юм биш үстэй гэж л бодож сурах хэрэгтэй байна. Тэгээд мэдээж юу гэж зөрчих юм л гэж хандаж болохгүй юм байна. Зөрчүүл яах юм бэ? Гэдэг үүднээс ханддаг тэр соёлыг хэрв төрийн бүх төвшөндөө нэвтрүүлж чадах юм бол энэ бол өөрөө том соёлын өөрчлөлт. Хувийн компаниуд ч гэсэн би эзэн юм чинь яасан ч яадын гэж хандах юм шиг. Би энэ байгууллагыг авч яваад миний байгууллага ашигтай ажиллахад энэ хүмүүс чинь надад тэр ашигыг хийж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсээ бид нар тодорхой хэмжээнд бэлтгэсэн, цэнгэлсэн, боловсралтай, мэдлэгтэй орлого нь боломжийн хэмжээнд байх ёстой гэдэг тэр сэтгэхүй бизнесүүдийн толгойч бид нар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл тэр хүний эрх гэдэг асуудлыг зөвхөн төр биш энэ нийгэмдээ тэр хүн төвтэй гэдэг ойлголтыг бол бүхэлд нь бид нар суулгаж өгч чадах юм бол одоо соёлын том бас өөрчлөлт болох юм болов уу гэж бодож. Мэдээж амар ажил биш. Гэхдээ энийг зориод энийг системтэйгээр урагшлуулад явхад бол бас зүгээр сууснаас би дээр гэж бодож. Энэ дээр тодорхой өөрчлөлт гарах боломжтой. Тэр хүн төвтэй гэдэг дээр одоо би жишээлбэл гадаад замд байхад бусад төрийн байгууллагуудаас хамгийн түрүүн ганцаараа юу хийж ирсэн. Төсөвт бүр тусгаалan суулгаж агаад нөгөө тахир дутуу иргэдийг гадаад яамд чөлөөтэй нэвтрэх боломжийг хангаж өгөх нөгөө хэвтэй замуудыг тавьж өгч ирсэн. Яг гэвэл тэр хэвтэй замуудыг тавиад өгнө гэдэг нэг бодлын зүгээр л уг нь сэтгэлийн асуудал байхгүй. Сэтгэлгээний асуудал. Гэхдээ би тэрийг тавиад өгөхөд хичнээн олон жишээлбэл судлаачид олон улсын харилцааг судлахад заавал тэрэгцэртэй хүн ч судалж чадна шүү дээ. Сайн ч судалж чадна. Тэр боломжийг олгоод өгвөл барууны орнууд бол бүх юм нөгөө эдийн засгийн нүдээр хардаг учраас хүний эрхийг хангахлаар эдийн засгийн ашигтай байна гэдэг яг тэндээс харагдаж байгаа байхгүй. Тийм одоо ингээд Германд автобус хурж ирээд бордюр дээр өөрөө ингээд налаад өгч байгаа шүү дээ. Тэгэл хүн тэрэгцэртэй хүн орчдөг. Тэгсэн чинь хэрв тийм биш байвал нийгэмд маш их алдагдaltaй байд юм байна. Тэр хүмүүсийн чинь нийгмийн асуудлыг шийдэж өгөөд тэжээх гэж. Тэгтэл тэр хүмүүсээс хичнээн өөрийгөө тэжээгээд явах боломжтой байна. Тэр боломжийг олгоод өгөхлөөр тэд нар чинь өөрийгөө тэжээгээд зогсохгүй өчнөн ажлын байр өөр боломжуудыг бий болгож өгөөд хүний хувьд нийгмийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоо. Нийгмийн одоо халамжийн зардлыг эрс бууруулад өгч байгаа юм. Тэгэхээр бид нар тэр хүний эрхийг бодохдоо зарим одоо хит прагматик хүмүүс нөгөө эдийн засаг талаасаа боддог бол энэ хамгийн ашигтай хүний эрхэд хөрөнгө оруулалт юм гэдэг бол хамгийн ашигтай хөрөнгө оруулалт юм байна шүү гэдэг өнцгөөс харж явах ёстой юм байлээ. За тэгээд мэдээж хэрэг хүний эрхийн үндэсний комисстойгоо би маш ойр ажиллана. Эндээсээ бол байнгын мэдээлэл хараат бус зөвлөгөөгөө би авч ажиллана гэж бодож байна. Миний ингээд товч мэдээж хэрэг их олон юм хийж амжихгүй л баг. Гэхдээ саяын би энэ ярьсан зүйлсээ нэвтрүүлж чадах юм бол бас тодорхой хэмжээний ахиц гарах болов уу гэж. За товчхондоо миний ярих гэсэн юм юм. Тэр үнэхээр монголчууд нарчин бас миний харилцааны өөрөнд сонсохтой өөрөнд соёлтой юм атмосфер. Мобайл төрөлд сайнэр ирвэл найдаж бас одоо байдаг. Хүүхэд ээж авааны нэг л бардам. Тийм ээ. Тэр шиг хүний тараа гэдэг бас бүгд байдаг гэхэд жагтуу таарах. Ես би жаахан нэг determination байсан байдаг бүр матч. Хүний хэмээн суулгах гэдэг сайн нэг чухал яллаа. Би ч өөрөө суулгах гэсэн юм. Суулгах гэсэн байгаа зүйлийг яасан. Daar zijn de vleegatochten die zo dat ze gaan voor zo wat je die antwoorden dat je niet weet
хүний эрхийн комиссээр хэлээд одоо миний ганц мэддэг ажил дээр хамгийн сайн одоо юу гэсэн чинь нэг 2 сар нэг сар ч үгүй мэдгүй 2 дахь сараас нэглээ ажилтнуудаас иччих гэсэн. Гэхдээ манай тэднэр чинь арай өөр юм надаас нэг л өөр. Тэр минут яг одоо ингэ гэсэн чинь би хүний эрхийн мэдрэмж гэж юм ерөөсөө байхгүй байсан байдаг цогцолтой шин. Тэгвэл одоосан хүртэл энэ гендрийн биш LGBT хүмүүсийн эрхийн асуудлаар одоо миний эрхийн онцлог хүмүүсийн хэлжээ аасамтлаа бүсийн иргэний юмдаа мэдээлэл. Гэхдээ юугаар хийж байгаа гэсэн юм байна. Тэгээд тийм очоод миний ичсэн юм аа. Тэгээд LGBT хүмүүстэй хамт миний хамт хүмүүстэй за энэ чинь одоо бас энэ көсдөж шүү гэхээр одоо манай энэ залууч нэг би агцнаа гэдэг юм уу гэсэн. Тэгээд өмнө гэж. Тэгээд тэнд ирж чад 13 онд бид судалгаа хийдэг чинь энэ онд 13 тийм үү? 12 юу бид тодорхойлсон нөгөөдөө судалгаа хийдэг. Тэгсэн чинь өөрөө сүултээ бараг тэр бүлгийн хүн болчиход зарим хүмүүс чинь тийш авсан биш үү? Чинь гайхуулаас ямар амарх юм бэ байдалтай болчихсон байж байна. Тэгээд засгийн газрын хуралдаар уг нь тэрний төслийг LGBT хүмүүсийн талаар судалгаа хийж байгаа 10 сая төгрөг засгийн газрын хуралдаанд ороод сайдуултаа ярьж байгаа нэг ийм юм хэрэгтэй гэсэн. Нөгөөдөл чинь бүр энэ хэлдэг байх юмсан. Гэхдээ та нар би бүр инээд хүрхгүй наач. Би бас ингэ инээжсэн юм даа гэж. Инээд биш байх юм биш наач хангаад байдаг болохгүй да. Тэгээд ингэсэн зав гэдэг хүмүүсээ өгөөж байж байгаа гэдэг гэсэн. Энэ мэдрэмж гэдэг нь ерөөсөө энийг хэлдэг. Тэгээд одоо чинь би ч бас аав шүү. Өөр хөрөгтэй банкнэрийг бас нэг чамаа санагдчихэ. Тэгтэл нөгөө хүн ярьсаар энэ гавч юмсаа бүр гихмч энэ мэдрэмж яг учраас болчихгүй вакцин байдаг бол улсын хөтөлбөрийн гишүүд засгийн газрын гишүүд тэр мэдрэмжээр таньмаар байна. Ерөөсөө мэдрэмж байна. Тэгээд би бол одоо Цогтбаатар гишүүн маань энэ жил эдний дэд хараа бол хүний эрхийн хамгаалагчдын эрхийн хуулийг одоо боловсруулсан тэр одоо ингэ засгийн газрын саналж байгаа байдаг. Энийг одоо бодлож өгөөмж том боёнтай ажиллана. Яг гэвэл энэ иргэний нийгмийн байгууллагад туул гэдэг нь хүний эрхийн хамгаалагч үнэхээр сэтгэлээр явдаг ийм л нэг хэсэг хүмүүс байдаг. За нөгөө нэг юм Цогтбаатар гишүүн төрийн нарийн гэж байна. Би хүний эрхийн үндэсний комиссийн дарга бид 2011 оны 3 сар Женевд хүний эрхийн зөвлөлийн жагталтаар тэр гоё танхимд байжсэн санаж байна. Тэндээ нэг юм зөвлөж өгсөн юм. Шүү прокурор цагдаагийн албан хаагчдын хууль зөрчсөн үйл ажиллагаа шалгадаг хараа тус байгуулсан маш сайн байна. Энийг өгчлөөр гэсэн. Таны төрийн хэмжээнд байгаа санкцны дараа жил улсын бүр дэрийн хатан болгоцсон. Сая тэрний дараагаар манай комисс маш олон асуудал тавьсан, олон газар тавьсан. Тэгээ сайн босч ирж байгаа дахиад буцаад очсон. Одоо өөрөөр согтуу гэнэ тэмтчээд босч ирж байгаа буцаад аваад гэсэн. Гэхдээ энэ байгаад сүүлийн зүйл 14 жил басаа хийж байгаа. За энэ цаана байна уу гэдэг зэрэг ерөөсөө өнөөдөр хэрэг үлдэх манай цагдаагийн ажилтнууд байгаа. Хэрэг үлдэх мөн эрүүгийн цагдаагийн ихний үйл ажиллагаа өөрөөр хэлбэл сэжигтийн ихтэй ажиллах үйл ажиллагаанд үнэхээр түүний эрхийн зөрчил өгдөг. Замаа авч хийж байна. Манай төчгөд гомдлоо хийж. За тэгээд яг зэрэг өөртөө механизм байх учраас ямар ч одоо гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүй байна, тогтоохгүй байна. Тэр ерөнхий прокурорын гэрэл мөрдөн байж хаад байх бол сүүлдээ бараг хэрэг мөрдөх хэрэггүй шиг болж ирсэн байна. Яг тэр айхгүй гэсэн айгүй хчээ. Тийм учраас энэ юмыг одоо яалттай байгуулж өгөөрэй гэдгийг хүсмээр байна. Тэгээд хамгийн гол юм нь үлдээсэн улсын хурлын гишүүдээр энэ манай комиссаас оруулж байгаа ихтгэлийг хэлэлцэх одоо чинс хэлээсээ хандмаар байна. Зүгээр нэг бол хэлэхэд хүний эрхийн талаар Монгол улс алдаж өгөхгүй орно. Хоёр том хөшин бол байна. Та өөрөө сайн мэднэ. Бид нар хэрэг ингээ за болтын хэрэгжүүлэхгүй байгаад болтын их болов нэг л өдөр нэг 20 хэдэн аюултай эдийн засгийн болоод улс төрийн талаар ороод манайх шиг жижиг бол үнэхээр хэцүү. Энийг би олон ярьж байгаа хүний эрхийн зөвлөлийн гишүүн болсон
хүний эрхийн зөвлөлийн гишүүн болсон тэр баяраа хуваалцах юм гэж ахын дургуул юм хэлжсэн. Хүний эрхийн зөвлөл гэдэг чинь гоё дээ биш шүү. Нэг сөрхөө бахархаад байхын биш шүү. Өөрсдөө сайн байж хүний асуудлыг ярих шүү гэж одоо хугацаанд дуусч явах шиг байна. За тэгээд энэ жил бол бидний олон чухал асуудлуудыг одоо тавьсан. Тийм учраас одоо бид нар самтарч ажиллаад байгаа. Ингээд таавдыг зохиолын гишүүнээс асуух, алдын ярилцах ийм одоо чиглэл орё гэж байна. За анхны асуултаа юу өсөх болсон гишүүд одоо шинэ сонгогдож ирсэн гишүүдийн хүний эрхийн мэдлэг олох асуудал бас сайн ч гэсэн таныг тусган дурддаг тийм тэр нь бодтой явж байгаа би одоо ингээд хууль батлагдах асуудал би хэвлэлийн үнээс харин өдөр бүртгэгтэй холбоотой асуудал зөрчлийн хуулиар хэлцэх өөрсдөө илүү их тавьсан тийм одоо хүний нарийн нэр төрийг тийм ингээд бүтгэж онцолж байгаа баг дээр бас очсон баг нулимсаа устгах шалтгаан өөрийгөө өөртөө тийм тэрийг бол хаваахгүй томч шийдэж юусээ юм чи юу ч гэдэг дайраад тэгэхээр тэр чинь одоо бус хүний хэрэгтэй бусад тэр мэрэгчлээ юудээс пүүч бол мэдээж хүн бүтгэхэд дараад байгаа юм шиг тэгэхээр бүтгэхээр дамжуулаад устгах өөрөө хаваахгүй юм босоод ирээд бусдаа тийм яриад авсан. Тэгэхээр шинэ бодлого хүний эрхийн мэдрэмж гэдэг юм одоо яриад байгаа тийм ментор жойнт одоо вакцины хариулах шаардлагаас өгөх шүү дээ. Энийг ч одоо эхнээс одоо вакцины бэлтгэж байгаа юу боломж аваагүй гэдэг нь хариулах хоёрдугаар би зөвхөн энэ хүний эрхийн асуудал ярьж байгаа хүмүүсийн цогсон бохоо бас нэг юм сонирхолтой санагдаад сонгуульд хүчээр сонгуульд ингээд баахан хүмүүсийн ингээд гэмтэл шийдэлтэй юу бас хорог сууд тогтоомоо тэгээд шоу маяг юм шоу ч юм уу үнэхээр юм одоо үнэхээр манай нэг лөөч гэж очсон юм. Тэгээд гэр байж хүмүүс нахаа байж сонгуулийн дараа тэгээд замхаад болох болчих. Энэ асуудалтай холбоотой одоо миний эрх зөрчлөө намайг би сонгуулийн шоуны зорилт боллоо. Миний эрх хамгаалалт өгч гэдэг хэрэг гомдол эрхийн эсвэл тэр улс төрчин одоо хүний эрх хамаагүй тийм хүмүүс юм үү энэ чиглэл гомдол ирдгүү тэр бас хариулт санаа өндөр бас санаа гэж зүйлээ асуух. Юу тэгэхээр гишүүд өөрсдийнхээ эрхийг илүү их ярих юмаа гэд бас яг тийм бичлээ мэдээж хэрэг адилхан гишүүн гэж байгаа чинь хүн хэрв тэр хүний эрх зөрчигдөж байгаа бол тийм зөрчхүүц тогтолцоо байж байгаа бол хэний ч эрхийг зөрчих тийм эрсдэл байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зөвөр яг гишүүд бол тэгэхээр нэг өөрсдийн гэхээсээ илүү өөрийн итгэл үнэмшлэр нийгмийн сайн сайхны төлөө юмыг би ярьдаг гэж боддог. Тэр яг нөгөө зөрчлийн хууль ингээд яригдж явах үеийн энэ асуудал бол би зүгээр юу гэж бодсон гэхээр тэр асуудал шүү дээ. Энэ нийгэмд гүтгэлэг байгаа юу гэвэл байгаа. Гүтгэлэг бол өөрөө хууль бус зүйл үү гэвэл хууль бус зүйл. Нөгөө талаасаа нэрээ бас тэр хэвлэлийн байгууллагын эрхчлөө гэдэг бол нөгөө л эргээд хүний эрхийг чинь хамгаалдаг хамгийн гол институцүүдийн чинь нэг баггүй юу? Тэд нэр эрхчлөөтэй дурынхаа ямиг бичих, юунаас ч айхгүй бичих боломжтой байж тэр хүний хаа нэгтээ зөрчигдөөд хин нэгэн харуулахгүйгээд нуух гэж исэн юм ил гарч ирэх байхгүй юу? Тэгэхээр тэр эрхчлөөний баталгаа гэдэг чинь бол маш чухал. Тэн дээр гол асуудал би юун дээр гарсан гэж бодглохлоор ингэж боддөө. Би бурууч бодож магадгүй. Яг энэ маргаан бол улсын их хурал сэтгүүлчдийн хоорондын уг нь асуудал биш байна. Цаад далд асуудал нь юун дээр гараад ирсэн гэж шүүхтээ итгэхгүй байл гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ гүтэх юм бол өнөөдөр тэр зөрчлийн хуультай хуульгүй хариуцлага хүлээж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм юм хийгээд өгчих юм бол энэ эрх мэдлэлтнүүд чинь шүүхээрээ дамжуулаад бүгдийг шийтгэх юм байна. Тэгэхээр цаад санаа нь хүнд итгэхгүй байгаад байгаа гэхээр шүүхтээ итгэхгүй байгаа чинь айгүй тод ингэж гарч ирж байгаа байхгүй. Тийм учраас тэр том эсрэг үүсэл
сэтгүүлчдээс гарч ирсэн. Тэгээ би тэрийг юу гэж бодсон гэхээр аль нь л яг зөв. Би зүгээр тэн дээр нэг юм асуудал нь юундаа байгаа гэхээр ийм штэ. Нэг том тоогоор тавьсан байхгүй юу? Бас энэ асуудал. Яг тэгвэл угаасаа хохирлоо хүн нэхэмжлэх хэрэг нь өнөөдрийн хууль нь бас нээлттэй байж байгаа шүү дээ. Тэгээ тэр хүний одоо хохирол тэр нөгөө зөрчлийн хуулийн дээр заасан шиг байна гэж юу хэн хэлж байгаа. Тэрнээс их байвал яах вэ? Тэгвэл тэгсэн хуулиар нэг юу тавиад өгчлөөр би тэрнээс ихээр хохирчод байхад тэр хэмжээнд нь л торгох нь шүү. Тэгэхээр угаасаа миний бодлоор бол тоо тавиад хэрэггүй байхгүй. Тоо тавихгүйгээр явхад бол хүн өөрийнхөө хохирлыг өөрөө тооцоолоод үзэлтэй гаргаад нэхэмжлэл явах боломжтой. Би санаж Элтон Джоныг нэг Америкийн сэтгүүл шүүмжилсэн юм аа. Шүүмжилсэн биш гүтгэцээ. Тэгээ Элтон Джон шүүхтээд би бол дуучин хүн миний бүтээгдэхүүн миний нэр төрөөр л дамжиж зарагддаг юм аа. Тэгээ энэ рүү халдчихлаар надад байж байгаа хамгийн үндсэн баялаг энэ нэр төр байгаа маа. Би тэгээ энэ нэр төргүй болчихлоор миний орлого ингэж буурсан гэдэг чинь үндслээ гаргаж ирээ тэр юуг сэтгүүлийг бол хідэн саяар билээ торгосон байхгүй. Тэгэхээр тэр угаасаа хохирлын хэмжээ бол өөрөө тооцож гаргаж болдог зүйлийг тэнд аваач тоо тавих гэж оруулаад ингээд бүр аль алиндаа хүнд асуудал болж хувирсал да. Тэг сонгуульд өгөхлөөр ингээд барьж харах. Яг миний түрүүний хэлтгэл асуудал байхгүй юу? Ингээд хүмүүс яг улсын их хурл дээр ирэхлээр дэд хорон дээр ирээд шүүх рүү ийм бичиг явуулаад өгөөч, прокурор руу ийм бичиг явуулаад өгөөч. Тэр хүндээ би тэрийг явуулаад өгвөл хүний эрхийг би хамгаалж яана гэж тэр хүн бодох гээд байна. Тэгтэл яг тэр улс төрийн ямар нэгэн би оролцоог нэгэн шүүх процесс нь эхэлсэн юм руу би гаргаж эхлэх юм бол эн чинь өөрөө том улс төрийн эрсдлийг дагуулж байгаа байхгүй. Тэгэхээр тийм улс төрийг угаасаа оруулахгүй гэж би бодож байгаа. Яагаад би оруулахыг хүсэхгүй байгаа гэхээр таны ярьдаг л асуудал байхгүй. Сонгуульд өгөхлөөр янз бүрийн захиалгатай юу ч явж магадгүй. Тийм учраас хууль эрх зүйн тогтолцоонд улс төрийнхнийг оролцох боломжийг бүр мөсөн угаасаа л хааж өгөх хэрэгтэй байхгүй. Угаасаа тийм ч учраас тэр Монтескиегийн нөгөө эрх мэдлийг хязгаарлах хуваах энэ онол чинь энэ дээрээс үндэслэж гарч ирсэн байхгүй. Тэгээд нөгөө улс төрчид ханддаггүй гэдэг чинь нэр их сонин асуулт байна. Яг гэвэл нэг ч улс төрч хүний эрхийн дэд ороод миний юу ингэж яах гэж баг хандахгүй байгаа. Нэг хүн бол хандсан. Тэгээд асуудлыг бид нар судалж өгөөд хариултыг өгөөд явуулсан ба. Ганц л улс төрч. Өөр бол улс төрчид бол баг ханддаггүй бол. Энэ Бруно байна тийм ээ. 1548-аас 1600. Бруно дэлхийн өрнөкий гэж хэлчихэд ингээд цаазлаас. Цаазлах аваа явж ихт ингээд чи өрнөкий бишгээ хэлж байгаа ч гэсэн. Яг цаазлаад одоо ингээд дүүж явахдаа угомч дэлхийн өрнөкий штэй гэж хэлээ. Хамгийн сүүлийн хэлсэн үг энэ. Бүр энэ их сайхан санагчлаа надад. Тэгээ улсын хуулийн гишүүдийг итгүүлэх гэж Бруно шиг одоо дэлхийн өрнөкий гэж хүний эрх ингэж байгаа маа ингээд одоо ялангуяа түрүүний миний жишээ шүү дээ. Хэцүү л дээ. Бас өөрөө тэнд байсан болохоороо зэрэг би бас өөрийгөө муухайг түрүүний хэлээд таглаа шүү дээ. Тэгээд ирээд би илтгэлд нэг тийм шиний юм оруулсан. Энэ нийдисийг чи уншдаггүй. Юурээс уншихгүй задарч. Манай улсын их хурлын гишүүд хамгийн их мэддэг. Наривчуд бол огт юм мэдэхгүй хэцүү. Тийм учраас ингээд энэ хаалтан дотор ингээд тохиолдол кейс гэж одоо манайх ярьдаг тийм ээ. Тэр ингээд бичтэй зэрэг ингээд харж байгаа юм л да. Энэ одоо юу гэж байгаа юм ингээд жишээлбэл энэ гэж одоо нэг ярилцлагын хэсгээс ч юм уу эсвэл нэг одоо хэргийн юмас. Тэгээ эндээс нь ягаад нөгөө бидний хэлэх гэж байгаа юмыг олж хардаг болсон. Бас энэ их ач холбогдолтой юм байна лээ. Тэгээд одоо юу гэдгийг ер нь уухгүй хөөцөлдөө зүтгээл ингээд яваад байхдаа зэрэг бол бас ажил бүтгэл юм л да. Одоо би ням дуржиг хорвогийн хамгийн сайн хүн гэж бас хэлдэг. Бас хорвогийн хамгийн адгийн шаар гэж бас хэлдэг би. Энэ ням дуржиг. Улсын хурлын дэд дарга ням дуржиг одоо тэгээд
очиод хэлчихвэл бас эвгүй болно шүү. Яагаад гэж хэлж байгаа нөхдөй зэрэг заримдаа уур хөрмөө, заримдаа баярламаар. Нямдарч хийхгүй ажлыг хийж байгаа юм. Жуулзан сайд байсан, ер нь юмд их хатуу хандадаг. Тэгсэн мөртлөө 2011 онд 10 онд энэ 461 дугаар ангийг баярлуулж эмнэлэг цэцэрлэг хүрэлцэхгүй багт шорон бариад байхдаа яад ингэж одоо шүүмжлүүд юм барин энэ шорон бариулсан. Өнөөдөр Европын стандарт хүрсэн цагдан хорих байртай Монгол улс гэж дэлхийд магтаж байна. Гэхдээ тэгээд юмныхаа мөн чанарыг олоод хөөцөлдөөд хийвэл тэр эргээд хүнд буян болдог гэдгийг л бас мэдмээр байна. Үнэхээр хүнд мэдрэмж төрүүлж тэр мэдрэмжийг суулгаж чадвал аливаа юмд болоод өнөөдөр хүн бол их чухал. Таанасаа хаалгач нь гэж манай монголчууд яасан мэрэгэн ард түмэн бэ бурхан минь. Одоо та нар яам тамгын газар цагтаадаг шөнэ. Яваад очоор тэр гишүүнтэй ч юм уу тэр сайдтай тэр албан тушаалтнаас илүү үгүй тэр доотлын жижүүрээс яг юмтаа болж байна. Ерөөсөө туслахаас нь ихсэн юм тодтолж байгаа. Яг нөгөө хүн дээр очиод арийч бас гайгүй нөгөө тэр юм дээр албан тушаалтын тэр. Тийм учраас энэ сэтгэлгээ энэ юмыг өөрөө хүн гэж та түрүүний хэллээ. Хүн гэдэг утгаас нь хүнийг хайрлах тэр талаас нь харьцаад байх юм бол угаасаа хүний эрхийн зөрчил гэдэг юм чинь өөрөө алга болох байхгүй да. Алга болдгоо маа гэхэд ер нь мэдрэмж сонирч мөнгө цул гэдэг манай нэг өсгөө бай. Бид нар арангаад шалгалтаар явжсэн юм. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ингээд жирийн сургууль сургах гэдэг нэг тийм хуулийн заалт гаргаад тэгээд бид нар нэг тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч байгаа нэг ангид орсон л доо. Тэгсэн нэг жоох охин байна 15 6 таа. Тэгээ багш гэдэг энэ хүүхд ирүүл хараад багт ирүүл юм шиг байна. Тэгсэн мөртлөө дуурахгүй. Ерөөсөө дуурахгүй. Нэг л ууртай. Нэг л бохомд ингэ байгаад байдаг. Үгүй ямар сони юм бэ? Гасан ч мөнгө зэлгэсэнгүй. Дараа наадах хүүхд чинь ичил хүүс. Одоо өөрөөр хэлбэл тэр хүүсийн юу та өөрийгөө эрэгтэй хүн гэж боддог. Үнс шаналтаа бол ингэ гаднаас нарахад эмэгтэй хүн. Тэгээд тэрнээс хойш би мөнгөсөд хичээснээс нэрч тийм болов гэдэг. Тэгээд тэрнээс хойш харахад чинь үнэхээр одоо тэр ямар нэгэн байдлаар ялгаатай хүмүүс чинь тэр нийгэмдээ зохицож амьдрахын тулд өөрөө дэлбэрчих гээд тэгэл явахгүй болох дараа зэрэг одоо бүр тэгтлээ мэдрэмж бүр тийм нарийн мэрж суудгүй маа гэхэд нэг ойр зургийн юм суумаар зав. Би энэ ажилтнуудаараа үнэхээр бахархдаг. Бараг юм шиг хараад өө энэ ханаад хүрсэн юм байж гэдэг юм уу тийм. Энэ бол их чухал юм байдаг юм а. Тийм учраас өөрийн чиглэлдэг тэр мэдрэмж суулгана гэдэг нь чухал. Ерөөсөө энийг монголчууд үг шилдэггүй сэтгэл байвал бүх юм бүтнэ гэдгийг хэлж байгаа. Сэтгэл байвал мэдрэмж сууд юм байл. Манай мэр энэ Бангладешт Дакад очоод нэг танхимыг дарга болоод тэгээд илтгэж байсан байна. Энүүн ярихлаар бол ингэж ирсэн байна. Манай улс хүний эрхийн түвээмэл тунхаглал нийгэм улс төрийн эрх зүйн асуудлыг манай хуульчилсан хуулиндаа тусаад өгсөн байгаа. Гэт ингээд цаа талд нь юуг нүлдэж нийгэм эдийн засгийн эрх зүйн байдлын тухай конвенцэд юуг нь олгоод гаргацсан байна. Энэ манайх ер нь энэ нийгэм эдийн засгийн гэдэг нь манайх хүлээж зөвшөөрч байна уу зөвшөөрөхгүй байна нэгдүгээр. Энэ ягаад ингэж асууж байгаа нөхдөй зэрэг сая улсын хурлаар олон улсын гэрээ конвенц олон улсын гэрээнд тухай хуулийг өөрчилсөн байна. Энэ өөрчлөлт тэр нэг яагаад өөрчлөлт орох болов? Би хардхалаар ингэж байгаа нийгэм эдийн засгийн эрх зүйн байдлын тухай конвенцийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Одоо тэр чинь хөдөлмөрийн эрх зүйн байдлын тийм улсын эрх зүйг хамгаалж байгаа шүү дээ. Энийг нь хүлээн зөвшөөрөхгүй ард шин тавиад юу тэр нийгэм эдийн засгийн нийгэм улс төрийн эрх зүйн байдлын конвенц нь авьяа одоохондоо жагсах үг хэл хэвлэг нийтэх энэ манай нэг номерт нь байг нөгөөх нь бид нар ер нь архив энд хөдөлмөрийн харилцаа олонс юу одоо энэ хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон асуудал гарчаад энийг дийлэхгүй юм байна. Гээд орхиж байгаа юм уу? Эсвэл энд одоо хуулын гишүүд яагаад энэнд ер нь анхаарал тавьсан вэ? Энд гайхалтай байна. Хэрвээ ийм бол ер нь болохгүй шүү. Энэ үндэсний аюулгүйтэй холбоотой маш чухал асуудал байна.
Энийг би зүгээр энэ танхимд би тодорхой хийж чадахгүй. Энэ бод цаашаа маш нэрийн айгүй гүн гүнзгий агуулгыг хадгалж байд юм аа. Энэтэй холбоотойгоор ярих цааш нь олон улсын Бенин конвенцээр нь манайд өөрчлөх юм уу үгүй юм уу? Энэ яагаад ингэж өөрчлөлт ингэж байна вэ? Хоёрдугаарт манайд одоо энэ хүний эрхийг зөрчиж байгаа байгууллага шүүхэд байна. Одоо энэ ер нь хүн эрхнээ манай одоо хараад тус одоо ер нь шөлөөт нөлөөнд ордоггүй шүүх гэж яриад байгаа юм. Энэ үшиг худлаа юм байхгүй. Яагаад өгтөө зэрэг энэ нэшнэд болохгүй шээ нөхөд минь. Одоо энд байж байна. Шүүхийн шүүх тэтгэврт харахтаа 90-200 сая төгрөгийн урамшуул авдаг гэнэ шагналаа. Гэхдээ тэг яагаад ингэж урамшуул авдаг юм бэ? Ноцхор энд байж шүү дээ. Энэ ч амлаг амлаг хахуул хэд хахуул болж шүү дээ энэ чинь. Тэгээ энэнийг яагаад ингэж их хурл дотор гэж зөвшөөрд хүлээдэг юм бэ? Энэ мөн үү биш би буруу яриад надад буруу яриад байгаа та нар хэлж өгөөр энэ тухайд сонд бичээтэй байна. Одоо ингэж бичиж байгаа байхгүй юу? Өнөө жил 4 шүүх тэтгэвртэй гарах өнөө нэг шүүгч 90-200 төгрөгийн сая төгрөгийн тэтгэмж явнаа. Буюу шагнал урамшуул гэж байгаа юм шүү. Авнаа гэж сайт хүн хэлсэн байна. Энэ зөв үү буруу юу? Энэ авилга мөн үү биш үү? Энэ шалгуулт мөн үү? Тэгшэрх мөн үү? Тэг өшөө ярих юм бол одоо энэ дэр бичиж байна шүү дээ. Төрийн байгууллагын удирдах гүйцэтгэл албан тушаалтан хууль тогтоомж заасан үндсэн цалин дээрээ нэмээд цалингаа 40-147 дахин нэмэгдүүлэх тэнцэх шагнал урамшлыг авдаа гэж байна. Одоо энийг та нар ингэж авчдаг шүү. Гэхдээ энэ чинь одоо шодрогс болохгүй байна энэ. За тэгээд энэ үед би сонирхол та нар нэг хариу харахгүй байна уу? За баярлалаа. Тэгэхээр угаасаа манай улс эдийн засаг нийгэм соёлын эрхийн пактын гишүүн шүү дээ. Тэр одоо хинч өөрчилж чадахгүй. Тэгэхээр хин нэгэн хаа нэгэн газар оруулаагүй тэр хамаагүй Монгол улс аль хэдийн энэ юмнууд ч хүлээн зөвшөөрсөн. Манайд бол үндсэн хуулиараа ч гэсэн олон улсын гэрээ бид нар нэгдээд орсон бол тэр гэрээ чинь өөрөө дамгаалах үйлчлэлтэй. Манайд холбогдох хууль нь гараагүй байсан ч тэр гэрээ чи өөрөө Монголд яг хуулийн адил үйлчлээд явж байгаа. Манай хуультай зөрчилдүүл тэр олон улсын хуулиар бид нар барьна шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол яг хоо энэ өөрөөр хэлбэл энэ юу пактын норм бүгд Монголд хэрэгжээд явж байгаа Монгол улс хүлээн зөвшөөрсөн хэвээрээ л байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг хоо яг иймэрхүү юм жишээлбэл эргэлзээтэй юмнууд байхад би зүгээр та бүгд маань дотроо нэг ийм юмыг бас бодчихгүй юу? Хүний эрх гэдэг бол энэ одоо олон улсын эрх зүйн тогтолцооны хамгийн суур одоо эрх зүйн норм институт тогтолцоо юм. Тэгээд энэ 21-р зууны нэг том олж юу гэхээр айгүй олон одоо хүний биш олон улсын хуулийн эрх зүйн тогтолцоо бол тэр улс нэгдэж орж иж тэгээд одоо өөрөө парламентаараа юу сойрхон баталж ээж хууль нь болж хэрэгждэг. Тэгээгүй байхад тэр гэрээнд улс ороогүй бол тэр гэрээний юу одоо эрх зүйн нормууд тухайн улсад бол үйлчлэгдэв. Хүний эрх өөр байхгүй. Хүний эрх та ороогүй байсан ч хүний эрхийн асуудал бол танд үйлчлэн. Би нөгөө түрүү харьяалал хамаарахгүй хаан шүүхэд бараг хүлээж авах энэ юу чинь тогтолцоо чинь хүний эрхийн тогтолцоо байхгүй. Тэгээд өөрөө нөгөө олон улсын бүр одоо заншлын хуулийн дагуу гэрээний хуулийн дагуу энэ олон улсын хуулийн эрх зүйн нормыг тогтоодог бүх шалгуураараа энэ улс орон нэгдэж орсон уу ороогүй юу дагаж мөрддөг хуулийн нормууд болсон. Ер нь хүний эрхийн. Тийм учраас тэр улс хүлээж авч яах вэ авахгүй юу гэдэг бол асуудал хүний эрх дээр бол байхгүй. Венин конвенц түрүү тэр юу та нөгөө хууль өөрчлөлт тухай ярьж байна. Яг л тэр чинь Венин конвенцтай уг нь нийцүүлээд бас өөрчлөлтүүд хийсэн байхгүй юу? Юу олон улсын гэрээний тухай 1969 оны конвенцтайгаа уялдуулж тэр
юунд чинь хуулинд өөрчлөлтүүд оруулсан. Таны хэлээд байгаа улс төрийн тэр олон юм бас нэлийн амжилт олоод байгаа юм. Хууль зүйн баталгаа улс төрийн баталгаа. Хамгийн хэцүү юм нь тэр энэ 20 хэдэн жил эдийн засаг сайжруулах нэрийн дор би нэрийн дор гэж хэлээ. Гадны зээл тусламж авч байгаа юм дээр одоо ядуу байна хэцүү байна гэж халахж энэ 20 хэдэн жилийн өнгөрөөсөн тийм ч бас таны хэлээд байгаа тэр эдийн засгийн соёлын эрхийн баталгааг төр авч чаддаг. Энэ бол өнөөдрийн танаас өнөөдрийн Монголын ахмадууд нэг домжаа хайж байгаа хүн мянган төгрөгийн тэтгэвртэй тэр хаана хөргөл байж байгаа шүү дээ. А тэгтээ зэрэг чинь өнгөрсөн 15 онд нэгдсэн үндэсний байгууллага хуралдаа 70 жилийн хойно бүх төрлийн хүмүүст оролцож байгаа. Тогтвортой хөгжлийн зорилт гэж баримтж батсан юм аа. 30 онд 15 жилийн. Ингээд энэний дагуу бүх орн дотроо ажил хийдэг. За Монголын хурал нэг баримтж батсан. Тэгээд тогтвортой хөгжлийн Меморийн үйлдвэрийн зорилт боловсрол багчаасаа яг энэ тулаад тэгээд энэ 15 жил хэрэгжих юм болсон. Тэгэхээр бид нар заримдаа их сонир юм байна авсан ууштай зөвхөн шиг. Тэр одоо 9 сарын 30 15 оны 9 сарын 30 нүүбээс тийм баримтч батлагдмагц. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбоо гэж байдаг. Манай байгууллага тэрний гишүүн одоо товчрын гишүүн яаралтай Мексик турлаа энэ доктортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хүний эрхийн үндэсний байгууллага юу үүсгэх вэ гэдэг энэ асуудлыг яриад тунхаглах гаргасан байхгүй 30 зүйлтэй байхаа тийм батлаад тэгээд тэнд дээр хамгийн гол юм энэ улс орнд худлаа хийдэж шүү. Худлаа хийхгүй тул та нар гэрдээс нэг ханаарай. Дээр нэмэн харгаалт статистикийн байгууллагыг бэхжүүдээр гингүүт нь манайх статистикийн байгууллагын татан буулга хууль зүйн яамны нэг агентлаг болгочихсон жишээтэй. Их сонир. Одоо улсын зөвлөмж өгөхтэй зөв тэр байгууллагын татан болгочихсон. Бүр ийм характер нэг харин одоо сая 10 он дахиад байгуулах шиг боллоо. Тэгээ энэ дээр нэг ийм зорилго хамгийн одоо товчхон татварлаа хөгжлийн зорилтыг өгч юм гэдэг дайнтай байна, баялтайтай байна, ядуу байна, баян байна. Ялгаа баггүй дэлхийн өнөөдрийн хүн төрөлхтөн нэг ийм төвш хэн хүн өссөн байх ёстой зорилт тавиад байгаа юм. Энэ бол нэг чухал. Тэрөө та бас нөгөө энэ цалин яагаад юм өндөр байгаа юм бэ гэнээр тэрэнд нь би хариуллаа. Тэгэхээр би бол энэ цалин өндөр байхыг дэмжиж байгаа юм. А гэхдээ би юу бодож байгаа гэвэл угаасаа Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж дээшээ явах хэрэгтэй. Тэгэхээр бид нар би таны түрүүний тэгэхээр энэ дээр тавьж байгаа асуултыг арай өөр үзэх хэрэгтэй. Яагаад энэ ийм өндөр байгаа энийг буулгах гэх биш. Яагаад энийх ийм өндөр байхад минийх ийм бага байгаа юм бэ? Минийхийг бас тэгвэл нэмж өгөөч гэдэг л асуудал тавих хэрэгтэй. Шүүгчдэр бол ингэхгүй бол бас болохгүй юм лээ. Би жишээлбэл гадаад яамд төрийн нарийн болж очичоод тэгээд энэ тамхины 8 гэдэг юмыг зогсоосон юм. Зогсооход маш хэцүү байсан. Тий. Ерөөсөө бараг л хөндлөн байсан дөө тий. Дурын л хүн тэр тамхи чинь зовоод болохгүй байсан. Тэгээд намайг төрийн нарийн болсноос байх хугацаанд гадаад яамны ажилтан нэг ч хүн тамхи зөөгүй. Сая одоо нэг нөхөр зөөж байгаа гадаад яамны биш хүн байхгүй. Түүнээс яг одоо үндсэн гадаад дипломат бие бүрэлдэхүүнээс зөөг. Тэгээд би тхийг яаж хийсэн гэж нэг талаас би хариуцлагыг өндөржүүлж байгаа. Бүх хүмүүстэй явахт нь тусгайлан гэрээ байгуулаад тусгайлан гэрээ байгуулахдаа би юу гэж заалтууд нэмж өгсөн гэхээр за та тамхины эрхт холбогдоод буцаж ирдэм бол Монгол улс танд өгсөн бүх цалингаа буцааж авнаа. Танай гэр гадаад явж байгаа дипломатуудын гэрийн нүүлгэх мөнгөний өгдөө. Тэгээ гэрийнхаа тодорхой ямыг аваад явах болно. Бүгдийг нь бол биш л дээ. Гэхдээ тодорхой юм аваад явах боломж нь контейнерын мөнгөний өгдөг байхгүй. Тэр мөнгөө бид нар буцааж авна. Та тэнд байж ах хэвээр байтал одоо ингээд ийм асуудлаас болоод буцаж ирэх болоод Монголын төр нэмээд өөр шин гэр бүл явуулах хэрэгтэй болж байна.
тэр мөнгийг бас танаас гаргуулж авна. Яг тэгвэл та тгээгвэл энэ мөнгө Монголын төрөөс гарах ёсгүй байсан юм. Ийм юм хийж өгөөд дээрэс нь нэмээд Монголын төрийн нэрийг танаас тэхэмжлэнэ, нэр хүндийг гутаасна. Тэрийг яаж үнэлэх вэ гэхээр та хэдээр үнэлсэн? Өөрөөр хэлбэл хэдэн мянган долларын тэр тамхи та авч явж байгаа баригдсан. Та тийм л үнээр Монгол төрөө, Монгол улсынхаа нэр хүндийг үнэлсэн байна шүү. Тэгвэл би тэр мөнгөийг ч аав нэг хэмжлээ. Ингэнгүүт нөгөө хүн дээр бууж байгаа ачаал юу н тэр тамхи зөөснөөс исэн юм болж байгаа байхгүй бүр мөнгөн утгаараа. Тэн дээр яадаг үс гэхээр зөөж ирчээд энд юу яадаг вэ? Ямар нэгэн хэрэг мэр үүсдэг. Яагаад үүсдэг вэ гэхээр нөгөө нэг хэрэгээр 2 удаа шүүхгүй гэх ихэнхдээ тэндээ баригдаад тэндээ торгуулад шүүхэр орчод төрөдөрдөг байхгүй. Тэгээ би тэрийг наадах чинь буруу байна. Тэр өөр оронд хэрв шүүсэн бол энэ нөгөө double jeopardy буюу юу нэг хэрэгээр 2 шүүхтэй наадах чинь огт хамаагүй асуудал. Яг хамаагүй гэхээр нөгөө улс чинь өөрийнхөө гайлын хуулийг зөрчсөн учраас өөрийнхөө гайлын хуулийн дагуу шийтгэж байгаа. Тэгсэн Монгол төрийн албаны хуулийг зөрчсөн байхад тэрний хариуцлагыг хэн тооцов? Тэр улс шүүгээгүй шүү дээ тэрийг. Тэр улс өөрийнхөө л хууль. Бид нар тэгэхээр тэнд тэр гайлынхын хуулиар шүүхгүй юм шүү дээ. Энд төрийн албаны хуулиар шүүх. Ийм юмнууд хийж өгчөөд би юу нэмж өгсөн гэж? Гадаад суугаа дипломатуудын цалин нэмэгдэж байгаа. Нэг удаа нэмэхдээ маш сайн нэмсэн. 100-аас 130% нэмэгдсэн. Одоо манай яамныхан бол надад тэр нь баярлж байгаа. Яг тэгвэл үнэхээр цалин чинь 20-30% л нэмэгдэж шээ. 100-аас 130% яг тэр нөгөө эдийн засаг эд өсөж явах үеийн боломжийг ашиглаад хийсэн. Тэгээ хүн орлоготой болоод нөгөө талаас орлого нь арай дээшлээд нөгөө талаас юу н хариуцлага нь өндөрчихлөөр тэгэл хийх юм болчих. Тэгэхээр тэн дээр бол ийм хөшүүргүүдийг бид нар бодож авахгүй бол зүгээр ингээд алах толгой дээр нь барьчаал хэвээр ингээд авилга авдсан бол сүйт хийн шүүгээд байх юм бол бас шийдэгдэхгүй юм байна. Их олон судалгаагаар хамгийн их авилга дөртөмтгий байгууллагууд гэхэд шүүх, цагдаа, прокурор, гайл гэж явдаг шүү дээ. Тэгэхээр тэр судалгаанууд байсаар байтал бид нар арга хэмжээгээ тэр эрүүл арга хэмжээнд бас авч явах хэрэгтэй. Тэгээ энэ юм байна гэж хэлж байна. Би бол манай ахмадууд ингээд эндээс хэлсэн. Манай ахмадууд бол сатизмын мэддэг. Сатизмын мэддэг зөвхөн цалин гараад амьдралаа. Хувийн өмчгөө чинь байж болохгүй. Оримтлал гэж чинь байж болохгүй. Угаасаа цалин оримтлал ч байхгүй. Нэг юм хүмүүс байна. Тэр одоо энэ ахмадууд битгий хэлбэрээр ажиллаж байгаа 200 сая төгрөг гараад нөгөө гарын том орнгүй тэр юм банкнд байдаг багтаа гэж боддог бүр ихгүй энэ зөв үсэн үстэй үнэн яг энэ авч байгаа. Ихтэй нэг хэсгийг апосын жишгний зүйл аваад нөгөө хэсэг авчтай зэрэг чинь асар том ялгаа манай хүний тийм ойлголтоор ялгуулж байгаа хүмүүсээ энэс ч болоод үзэн ялгаа тэр сайн ажиллаж байгаа шүүх прокурор чинь ийм өндөр цалин авч ийм гэдэг нөгөө уур бас өөр байдлаар хийшгээ явдаг байхгүй. Жишээлбэл ахад тасуудын камера цаанууд гадаад дэлхийн нэгээ явуулж байгаа. Миний үндэсний байгууллагууд нэгээ явуулж байгаа. Аз 100% зааж байгаа. Африк 100% зааж байгаа. Латин Америк зааж байгаа. Европ 100% эсрэг. Яагаад Европ 100% эсрэг байна вэ гэхээр Европ угаасаа хамтуудын асуудлыг шийдчихсэн. Одоо камера цаанууд нэмээд тэр камера цаанууд хэмжээ эдийн засаг норм гэдэг байгаа. Акид Аз яг манай орны ахмадуудын талаар үнэхээр өөр арга хэмжээ авахгүй гэдэг үнэхээр тулчсан байх. Өстөн үхэл дуусчих нэг юм дуусчих шиг байна. Тэрээс тэрнээс ашиглах юм. Энэ чинь хүмүүсийн төрөлхийг хүргээд байгаа. Жишээ нь тэрний албан хаагчдыг бас бүр хэд дахин өндөр цалин одоо шүүгчэнд өгч байгаа. Бус нь ингээд яхаа зэрэг чинь за тэгвэл ойлголоо. Шүүгчдэр цалин одоо хахуу авахааргүй нөхцөлтэй боллоо. Бид нар бол олж өгвөл юм жахны бол нэг юм бүргээд байгаа юм да. Бидний буруу гэж байгаа юм биш, зөв гэж байгаа юм биш. Гэтэл зэрэг бас нэг юм чинь жаахан юу таах хэрэгтэй байхгүй. Нэг бараатай нэг бараа харагдах. Бараа харагдахгүй шиг чинь аюултай. Би бол цагтаа нэг хөдөлгөөн хийх асуу.
Зэрэгцүүлчний хөдөлмөрлөх асуудал. Шүүхийн шийдвэрүүд хамт ажиллаж байгаа хүмүүс хөдөлмөрлөх асуудал судалгаа шийдвэрээ хийгээд улсын бордын нийлдэхтэй хичээл өгсөн байж байгаа. Цагтаагийн албан юмар гэдэг судалгаа хийж байгаа. Сонин одоо бид мэдгүй илэрхийлэл нөгөө миний төрүүлж энэ юм төлөвлөсөн гэж юм байдаг шүү дээ. 10 жил цагтаа хаахтаа наад гэдэг үзсэн. 10 жил цагтаа хаахтаа цагаан сарын шинэ гэртээ байж үзсэн. Эндээс юм хэлдэг байхгүй юм. За тэгэхээр хэл одоо сүүлийн гал гэдэг одоо ингэ ирсэн. Энэ хүний амьдралыг бодлого тушаалаар явуулдаг гэдэг нь өөрөөсөө маш хүндий байлээ. Хүүхэд сондоо. Эхнэр ажил. За тэгээд аргаар хүүхдийн хөрөөр гэр бүл салах. Одоо энэ чинь дандаа боо хэрэг сөрөг зүйл дагаад гарч ирээд тэр хүүхдийн хөрөөр 16 ихтэй ямар нэгэн байдлаар одоо оруулсан байгаа гэдэг одоо ганц төшөж явуулсан бидний мэдээж одоо хүндээ шүүмжлэх байсан юм шүү дээ. Шүүмжлэх хэрэгтэй, сайн шүүмжлэх хэрэгтэй. Тэгжээж л бид нар угаасаа юмнуудаа олж харж явна л да. Тэгээ би тэр таны хэлсэнтэй би санал нэг бай. Ямар утгаараа би санал нэг байна гэхээр бусдынхаа цалинг өргөх ёстой. Өргөх ёстой. Тэр бол үнэхээр зайлшгүй шаардлагатай юм. Монгол хүний одоо хөдөлмөрийн үнэлэмжийг бол бид нар үнэхээр нэмж өгөх ёстой. Тэгээд ийм байна. Ер нь бол ажил хийхэд албан тушаал гэхээсээ илүү хийх хүсэл байна уу юу л гэдэг асуудал. Хүний эрхийн асуудлаар одоо ингээд би жишээл гадаад яамд 7 сарын 1 болсны дараа хамгийн түрүү өөрөө шахажгаад хүний эрхийн хилцс гэж байгуулж, хэсэг ажлын хэсэг гэж байгуулж, хилцгээд байгуулах гэсэн чинь засгийн газраар ороод батлагддгүй бүртгэж. Тэгээд ажлын хэсэг гэж байгуулад өөрөөр хэлбэл надад ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй байхад би тэнд эрх зүйн гарцыг олж байгаа л өөрөө юм хийж байгаа байхгүй. Би яагаад тэрийг хийсэн гэхээр үнэхээр манай Монгол энэ хүний эрхийн асуудлаар бол бас мэдлэг хомс байна. Тэгээ гаднаас бид нар энэ мэдээллийг байнга авч гадаад яам бүр ажил болгож энийг бас түгэж явахгүй бол болохгүй юм байна гэж яг 7 сарын 1-ний дараа бол би тэгж бодогч ирсэн байхгүй. Тэгэл тэрийг хийсэн. Тэгэхээр би хүний эрхийн дэд хорооны дарга биш байсан ч энэ хий гэж бодсон юмнуудаа олж зүтгэл хийнэ. Харин нэгэнт улсын их хурлын гишүүн байхад бол тэр альж дэд хороо альж хороо руугаа санал оруулах эрх нь байж байгаа болохоор тэгээ ажиллаад байж болох байх л гэж бодож байна. За өөр асуулт байна. Яг ихээр байгууллагууд ажилтнууд бас хамгийн орлого муутай гэх юм уу хамгийн олон цагаар ажилладаг. Тэр хүмүүс цагааг бол гараад байна шүү. За яг ихтэй харилцдаг бас яг тул шатдаг. Намайг яг хэрэг шаардлага одоо юу их байцаал хийсэн юм. За энэ юу их байцаал хийсэн явахдаа хүний их зүрхсэн асуудал ихээр гарч ирнэ. За яг энэ хүний их хандлагыг хүний их хамгаалах гэсэн байдлаас одоо тухайн дээр хайсан. Иргэний тухайн юм ихэхгүй. За тийм асуудал бас өөрчлөсөн. За хоёрдугаар цагтаа авах гэсэн салхи яа өдөрсөж болохгүй юм бэ. За цагтаа гэж яваад байдаг. Яг үнийг их цагтаа ч буцаад өөрсдөө хайдаг тийм байна. Цагтаагаас өөр ямар биш. Өөрийн секунд хамгаалалт явуулах гэсэн. Тийм болох. Яг ихтэй чиглэл гэхээр эдгээр болсон. За тэгээд шалгах хараад бас байгуулах гэж байна. За энэ байгууллагад за мөн төсөөлөл хүний эрхийг хангах төрийн бас байгууллагад орцоо хэв байна. За би энэ дээр сүүлийн асуулт ярьж байна. Хүний эрхийн комисс ирээд төсвөө хараад ажилтнуудаа хараад нэг хоёр юмдар л явахгүй болохгүй маань гэсэн. Нэг нь иргэний нийгмийн байгууллагуудад түшгэлж ажиллахгүй бол ерөөсөө хүний эрхийн үндэсний комисс явахгүй байна гэж. Манайх маш олон сувгаар ажиллаж байгаа. Жилдээ 2 удаа уулздаг. Одоо бол хүний эрхийн үндэсний байгууллага иргэний нийгмийн байгууллагууд бол бие бинийгээ сайн ойлгодог. Нөгөө ээж намайг зодчлоо гэж хэлдэг газар бол бидэнд одоо иргэний нийгмийн байгууллага. Тэний баталгаатай гэж байна. За нөгөөх нь сэтгүүлчд.
Өнөөдөр нэг асуудал шийдэл эндээ мөнгөнөөс өвөл тэр олон түмэнд хүргэж олон түмний дэмжлэг авахгүй бол төрд хүргэж төрийн одоо шийдвэр гаргуулахгүй бол болохгүй. Тэрийг хийх ганц юм бол гэвэл мэдээл. Энэ хоёр дор түшгэлж энэ 7-8 жил ажиллаж үр дүнд хүрч байгаа. За бас энэ цагдаа гэдэг нь би бол цагдаагийн хувьд бол ер нь бас одоо энэ Монголын төрд ажиллахдаа сайн муу юм их л хийсэн байх. Ер нь голцоо болж игэл сэтгэлээрээ л хандахыг боддог юм. Олон жил зүтгэж явж харин сүүлийн үед шийдэгдчих шиг байна. Би хэлдэг байхгүй юу? Хүүхэд халгаанд нэг л түлэгддэг. Бүр жоохон үлгэж байгаа хүүхэд хүртэл барьж удныг түлэгдэл дахиад тэр халгаа юустаа ойртдоггүй үстэй. Цагдаа бол дэлхийн ерөөсөө цагдаа харьцаагаа яг л тийм болгосон юм байлаа. Тийм ч учраас цагдаад ойртох хуультай орнууд байна. Хэдэн метрээс илүү одоо инч гэж ярьдаг үстэй. Ойртох юм бол хууль зөрчсөн болно. Ойртох юм бол цагдаа албадлагын арга хэмжээг авна. Тийм учраас халгаа төлдөг юм шүү гэдэг шиг цагдаад орж болохгүй. Ойртох юм бол би наацх нь борохойд бол цаацх нь буудуулна гэдэг л ийм сэтгэлгээ дэлхийд бүрдсэн байна. Манайхан болохтой зэрэг цагдаагийн форумтой л оцолдоо цагдаагийн юмыг авч шидэл ингээл явж байгаа шүү дээ. Адилхан л. Одоо ерөөсөө зүгээр хий. Тийм тохиолдолд өөрийн чинь хийж байгаа тэр экзектэй харилцаанд цагдаа дандаа буруудаж байгаа. Бас тэгтээч өөрсдийч буруу юм бий. Тийм учраас яах ёстой вөхтэй зэрэг цагдаад хандах хандлага сэтгэлгээг хоёр талаас нь өөрчлөх ёстой. Нэгдүгээр нь сайн талаас нь нөгөө талаас нааж болохгүй шүү гэж. Харин одоо агсамжтай болсон тийм биз? Эргүүлийн цагдаа буудаа болсон. Харин энийг яаж ашиглах вэ? Яаж одоо явах вэ? Монгол хүн хэлж хоосонгоороос 20 хүн айна гэж. Дандаа буудаад байх гэсэн үг биш. Би хүн шиг байхгүй бол би үгүй болоод яаж ч магадгүй гэж. Тийм биз дээ. Тийм ч за зүгээр цалингийн асуудлыг бол одоо Цогтбаатар дараа хариулах байх. Ер нь бол манай цагдаа нарын хувьд бол цалин бага гэдэг нь ойлгомжтой. Зүгээр ер нь энэ мөрдөн байцаах үйл ажиллагааг бол дандаа одоо камертай тусгай өрөөнд хийдэг байсан учраас мөрдөн байцаалт явуулдаг учраас гайгүй. Нөгөө анхны сэжигний барьж ирсэн тэрний моментн дээр л үнэхээр одоо бид нар эргэлт гаргахгүй бол маш хүндиймэл тэнд болж байгаа. Өөрөө цагдаа ажилтна уу? Сонсогч байна. Сонсогч уу? За чи яг тэр харин руу орно. Тэ. Түрүү маш чухал юм одоо өөрөө сонсогч хүн байна л да. Та нар анзаараагүй юу? Өгөн дүнд гарлаа. Хүний эрх зөрчихгүй бол хэрэг илэрхгүй шүү дээ. Мэдүү наатайгаа одоо толгойноос авч явах хэрэгтэй. Хүний эрх зөрчижээж хэрэг илрүүлж болохгүй. Ингээл гүцээ. Энэ дээр өөр тайлбар бий өгөхгүй. Дэлхий дээр цагдаагийн олон байгууллагууд байж байгаа. Хүний эрхийг хүндэтгээд хэрэгээ илрүүлээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа хэрэг ингэ шижигтэн болж байгаа бол тэр хүн тэр асуулт тавих бүх боломж юмнууд нь байгаад байна. Манайд ямар байдалтай явчаад байна гэхлээр жишээлбэл нөгөө хүн буруутаагүй байхад таслан сэргийлэх арга хэмжээ авч яана гэдэг. Одоо би энэ хүний эрхийн илтгэлүүдийг хараалаа. Би их сонирхол харж байгаа байхгүй. Хэдэн мянган удаа тэр таслан сэргийлэх арга хэмжээ авах, цагдаа ойрох арга хэмжээ авах хүсэлтийг тавьсан тухай энэ статистик мэдээ харахад татгалцсан тохиолдол нь тэрнээсээ бараг 10 дахин бага байгаад байгаа байхгүй. Хавтгааруулаад өгдөг байгаа. Тэгээ аваачиж хоржээж тэр чин алдлагаар мэдүүлэг авч ээж энэ хэрэгээ илрүүлэх гээд бараг тэгээс үлдээ хүлээн зөвшөөрүүлэх гээд тулгалт явагддаг ийм процесс наадах чинь далд яваад байгаа. Таны хэлж байгаагаар камертай байгаа ч гэсэн тэр хүн чинь шийтгэх болоогүй байхдаа бодит хэрэг дээр шийтгэгдээд шоронд очиж суучаад байгаа. За тэгээ тэр нэр хүнд энэ дээр бусад ямаараа хохирж байгаа нь бол бүр тавдаггүй. Тэгэхээр эрх зүйн нэг гол зарчим бол тэр презумпцийн невиновности буюу шүүхээр тогтоогдоогүй байхад буруугүй. Буруугүй. Одоо Америкийн тэр хуулийн тогтолцооны хамгийн хараад ус мундаг байдал нь юун дээрээс харагддаг вэ гэхээр O.J. Simpson-ы хэрэг дээр ерөнхийдөө тэр улс тэр чигээр бараг 300 сая хүн чинь O.J. Simpson-ыг авгаагаа алсан л гэж бодож байгаа шүү дээ.
нийгмийн сэтгэхүй тийм байхад шүүгч хараат бус шийдвэр гаргаж байгаа. Гарцаагүй ингээд нотлох гэхлээр нотлогдохгүй генийн төвшин тэр Бэйлийн юугаар нотлогдохгүй болохоор суллал явуулж байгаа байхгүй. Тэр шүүгчийг хичнээн хүн дараа нь хараад жинс дулаанцаа мөнгөтэй хүнд үйлчилчлээ гэж ярьсан хамаагүй. Тэр хүнийг гаргаад явуулж байгаа. Тэгэхээр буруугүй хүнийг шийтгэчихвээ гэж бодож энэ хуулийн эрх зүйн ойлголт чи хичнээн мянган жилийн хүн одоо хүмүүсийн хилмигдлийн үндсэн дээр гарч ирсэн эрх зүйн норматив ойлголт байхгүй. Тэгэхээр буруугүй хүнийг шийтгэчихвээ гэдэг болгоомжлол бол төрийн хамгийн том болгоомжлол байх хэрэгтэй. Тэгэхээр тэрэн дээр би эрхийн зөрчигд яаж хийж байгаад мэдүүлэг аваад тэгээ хэрэг илрүүлээ гэдэг бол өөрөө дараа нь хичнээн хүнийг хилмигдүүлэх юу үүдийг нээж байгаа. Тийм учраас нэг буруутай хүн буруугүй хүнийг хилмигдүүлж шорд суулгаснаас 20 буруутай хүнийг гаргаад явуулаа гэдэг асуудал одоо ингээ хуулийн сургуулиуд ярьдаг байна. Яагаад гэвэл тэр хүний эрх гэдэг чинь хамгийн том угаасаа өөрөө хамгаал бамбай. Өөрөө ч гэсэн тэр бамбайны ард л явж байгаа байхгүй. Энэ байхгүй бол төр хүнийг яаж дээрлэх гэж магадгүй. Тэнд ямар ч баталгаа байхгүй байхгүй. Бас хүн төрөлхтний дүүхээр батлагдсан юм байна. Хичнээн арчилсан орон байсан ч гажуудал гарч магадгүй. Тэрэнд итгэж болохгүй. Юунд итгэх ёстой? Өөртөө л итгэх ёстой. Өөрчөө олгогдсон тэр эрх найдвартай хамгаалагдсан байх ёстой. Цалин санал нэг үнэд цалин бол нэмэгдэх ёстой. Цалин бол нэмэгдэх ёстой. Би тэгээ зөвхөн энэ дээр нэг юм бас нэг хамаг улс төрчмөөргүй байна. Тэгтээ би жишээл улсын их хурлд яах гэж одоо өрсөлдөж орсон гэхээр энэ улсын их хурл дээр маш их проблем байгаа. Одоо түрүү бямдарч дарга хэлдэг хит их мэдэмхий ирэл мэдхгүй юм гэж байхгүй мэдэмхий ирэл. Тэгэд энэ улс орныг самарж байгаа байхгүй юу? Би тэгэд энэ самарж байгаа юмыг би дандаа 11-нд нөгөө гүйцэтгэх засаглалд байж миний нүдэн дээр яаж самарж байгааг би харсаар сүлдээ залхсан байна. Тэгээд зүгээр нэг ингээд дэмий шүмжлээд суугаад байвал нэмэргүй юм байна. Тэрний оронд би дотор нь орж л үзэхгүй бол нэг л мундаг ухаантай он гаднаас нь болоод бол явахгүй юм байна гэж бодоод би орсон. Тэгэхээр миний орсон шалтгаан энэ улсад энэ бодлого юм чинь өөрөө баримтанд суурилсан, мэдлэгт суурилж гардаг болоосоо тэгж гардаг болох юм бол энэ хэрэглээсээ жоохон ангижрэг тэгээд эдийн засаг хөгжинэ. Эдийн засаг хөгжөхөд хүмүүсийн цалин өөрөө нэмэгдэнэ. Үнэхээр эдийн засаг ингээд огцон өсөд явж явах үед бол хүмүүсийн цалин байнга нэмэгдэжсэн шүү дээ. Манай ээж хоёулаа одоо тэтгэврийн насны хүмүүс байсан. Тэр хоёрын маань тэтгэвэр ингээд жоохон нэмэгдэхэд чигтэйхэн баярлал хөөхстэй төр маань ингээд харж үзэж байгаа гэж явж л байдаг гэсэн. Тэгэхээр би юу хэлж байгаа гэхээр тэр эдийн засгийн өсөлтөнд хүрэхийн тулд энэ хийрхэл мэдхгүй солиорл үнэхээр зогсох ёстой. Тэр ийм шүү. Жишээлбэл би нэг жишээ хэлье нэг. Сум намар майр болдог үе. Нэг нөхөр аваад одоо далах шахтаар зэрэг авчираад тэгээ нөхөртэй чи яриа байж дараа чи нөхөр бас тэнд далаа цалаа болдог. Нөгөө хий чинь партаг авалчаад нөгөө нөхрийн бариад ирэх оронд нөгөөх нь нас орчихсон. Ийм тохиолдлууд яг 50 явуулгыг очиж аваагаална. Тэр ямар өрөөсөө гартаа хийж хаад ингээд ганцхан цагтаа өрөөсөө гартаа хийж нөгөө газар нь очилтой юм биш. Ийм хэрэг бол цагаатчихсан л да. Ягаад өгдөө зэрэг нөгөө гацааг байдал гэж бид нэг юм ярьдаг шүү. Иймээс бус тохиолдолд бол ерөөс хэрхэж одоо яаж яа сүрдүүлдэг. Шархсаар байхгүй газар нь зоддог. Одоо манай дэж байгаа өндлөөс яаж зохиогоогүй. Айлгдаг. Чи одоо ингээд эхнэрийн чинь ааш гэж. Энэ ч бас нөгөө шинэ ухааны хөгжих үйл холбоотой гэхдээ энэ арилж байгаа. Өмнөх нь шүү дээ. Энэ яг ингээд тогтоолууд гараад ер нь хэрэг хэрэгжсэн юм байна. Энийг хэдүүлээд өгөнж үзэх хэрэгтэй нэгдүгээрт.
Тэгээ хэрэгжээгүй бол яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ? Юу нь орхигдоод байна вэ? Энэ юм харж байгаад энэ удаа яг хэрэгжүүлэхдээ за тэр алдаануудаа давтахгүйгээр л хэрэгжүүлэх арга хэмжээнүүд байгаа. Энэ дээр бол хамтраад одоо үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөө гаргаад явсан ч болно. Тэгэл ерөөсөө сараар за энэ ажил хийгдсэн үү хийгдээгүй юу гэж дүгнэл ер нь бол юм тийм тодорхой байсан л зөвлөдөө. Тэгээд нэг яг үйл ажиллагааг бол тодорхой төлөвлөөд цаг хугацаатай эзэнтэй хэн хариуцаж хийх юм гээд зөв зохион байгуулалт явах юм бол хэрэгжил явах боломжтой. Яг хоо нэг юм л дээ амьдрал юм чинь одоо ингээд гаргаж байгаа зөвлөмжүүд бүгд 100% бол хэрэгжинэ гэдэг бол хэцүү байдаг л да. Гэхдээ хэрэгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй. За. Зөвхөн тааш. Баярлалаа. Ер нь одоо санаад хүсэлтүүд яваад байгаа ажил бүтдэг. Өөртөө хүрдэг. Ерөөсөө сэтгэл байхгүй бол ямар ч юм сайхан юм хийгээд өөртөө хүрдэггүй. Тэгээ зэрэг хүний эрхийн дэд хороо хүний эрхийн эзлийг комиссийн хувьд бол муугаар ярил төрийн ярьдаг, сайнаар ярил эрхэлдэг. Аваа энэ тэгээд байна, ээжээ энэ тэгээд байна баг хүүхэд хэлдэг шиг хамгийн нөгөө талаас нь. За бүр өгөөдүүд одоо юу гэдэг хонтож одоо ерөөс ингэж ийм л газар байх хэвээр Зөвхөн гишүүн бол одоо томилсон цангаас эхлээд бидэнтэй бол одоо хамтран ихтэй зэрэг үеч ихтэй шиг очих гэдэг. Одоо бидний үйл ажиллагааг бас дэмжиж комиссийн одоо ажилд их тусалж байгаад талархаж байна. Танд одоо амжилт хүсье. Ингээ өнөөдрийн лекцийн ажиллагаа өндөрлөж байна. Идэвхтэй оролцсон та бүхэндээ бас баярлалаа. Ерөөсөө энэ аливаа мэдээлэл олон түмэнд вирус шиг хүрчээ бол би баярлалаа юм шүү. Өнөөдрийн энэ мэдээлэл маш олон хүнд халдварлаасай. За.